бус тестүүдтэй хажуулах одоо өөр Монголын түүх ч юм уу тестийг хийхэд хуулийн тестийн ялгаа онцлог нь ер нь юу юм бэ гэдэг зүйлийн талаар та бүхэнд ойлголтуудыг өгж холбогдох дөрвөн хууль дээр тухайн өдөр хамт ажилласан. За хоёрдугаар хичээлээр бол 6 хуулийн дээр ажилласан. Гуравдугаар хичээлээрээ хууль эрх зүйн хичээл дээр орж ирж байгаа энэ бодлогын баримт бичиг буюу алсын хараа 2050 шин сэргэлтийн бодлого. За дөрөвдүгээр хичээлээрээ хууль эрх зүйн дүн шинжилгээг хэрхэн яаж хийж асуултанд хариулах вэ гэдэг байдлаар хичээл орсон. Одоо ингээд баттгах гэхүү та бүхэндээ тийм автан хичээлийг оръё. Энэ хичээлээр бол бид нэр тестүүдэл ажиллана гэсэн үг. Ер нь ингээд эргээд та бүхэн тестүүдийг хийж байгаа тэр дүн шинжилгээ хийсэн ч тэр лог сэтгэлгээ гэдэг зүйл маш чухал байгаа. За яг лог сэтгэлгээ гэж нэрлэдэг байгаа боловч ерөөсөө та бүхний чадварыг л хараад байгаа. За юмд хандлага тийм ээ. Энэ нэг араа өөр юм байна ш та. Энэ нь юм байна. Энэ нь ямар ч утга авцалтаагүй юм байна штэ гэдэг л одоо өөрсдийн дотоод дүн шинжилгээ юмаа та бүхний сайн хийж сураасаа гэдэг үүднээс тестүүд дээр ажилласан. Тийм байдлаар ш тестүүд маань орсныг та бүхэн мэдж байгаа. За автаад хэлэхэд ерөөсөө тэр тестийг хийж байхдаа та бүхэн лог сэтгэлгээ буюу сэтгэлгээгээр л одоо тийм хэдий хууль өөр зүйл байгаа гэж бодож байгаа ч гэсэн тест ингээд одоо тийм лог сэтгэлгээгээр хандж ивэл үнэн зөв хариултыг тухайн асуултыг мэдэхгүй байгаа ч гэсэн үнэн зөв байдлаар хариулах боломж магадлал өндөр болж байгаа. Босод тестүүдээ хийсэн ч гэсэн миний тэр нэг арга за энэ ерөөсөө хоорондоо энэ хариулт нь тийм юм байна энэ юм байна гэж та бүхэнтэй ярилцаад байсан зүйлүүдийг туршаад ингээд хийхэд бол болохгүй зүйл ердөөсөө байхгүй шүү. За өнөөдөр бол тестэн дээр л ажиллана. Яагаад тэгэхээр та бүхэнд бол тестл ирэх учраас тестэн дээр ажиллахдаа өмнө одоо хэдүүл ажиллаж байсан тестүүдээ давхар ус зармыг нь одоо давтаад явъя. За жишээлбэл авилгын эсрэг хууль. За 10 хууль за шин сэргэлтийн бодлого бол тусдаа алсын хараа 2050 тусдаа дотроо гэхдээ 3 асуудал нийтдээ бид нар 14 хуулийн асуудал за дүн шинжилгээг оруулж ирэх юм бол 15 хуулийн асуудал дээр л бид нар ярилцж байна гэсэн үг. За авилгын эсрэг хууль бол өөрийн гэсэн онцлогтой байгаа. Тэгэхээр энэ хууль бол авилгаас одоо хэрхэн өртсөн сэргийлэхийн хэрхэн авилгын эсрэг тэмцэхийн бүх нийтээрээ авилгатай тэмцэх байгууллагын эрх зүйн үндсийг зохицуулж өгсөн ийм хууль. За энэ авилгын эсрэг хууль дээр хэдий авилгын эсрэг хууль нь орж ирээд байгаа боловч тэр урт нэртэй буюу нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс өртсөн сэргийлэх тухай хууль хамт орж ирж байгаа шүү. Тэгэхээр бид нар 16 асуудал дээр ингээд дүн шинжилгээд дүгнэлт өгөөд ингээд яваад байгаа. За авилгын эсрэг хууль бол энэ хууль хоёр бол хоорондоо мэдээж салшгүй холбоотой хууль байгаа. Та бүхэн төрийн албаа өгч болно. Төрийн албаа өгч болоод анх ингээд томилогдох хэсэг асуудлыг чинь шийдэж яхад авилгатай тэмцэх газар руу одоо та бүхний мэдүүлэг ингээд явуулаад энэ хүн бол төрийн албанд боломжтой хүн байна. Шинэ зөрчилгүй байна гэдэг тоот ирж тухайн албан тушаалтан дээр томилогддог. Тэгэхээр энэ хуулийн хүрээд тэр ажил маань хийгддэг. За мөн энэ авилгын эсрэг хууль болоо энэ урт нэртэй хууль түүнтэй холбоотойгоор улсын хурлаас гарсан хид хідэн тогтоолын дагуу бас энэ авилгатай тэмцэх ажил болон ашиг сонирхлын харилцаа зохицуулагддаг гэдэг шүү. Улсын хурлын хид хідэн тогтоол гарсан байдаг. За нэгдүгээр энэ урт нэртэй хуульд хамаарал бүхий этгээд гэдгийг хэрхэн тодорхойлсон бэ гэж байгаа. За энэ дээр хид хідэн асуулт нь хоорондоо гээд зөрүүтэй зүйлүүдийг оруулж өгсөн байдаг. За эндээс бид нар тухайн нийтийн албан тушаалтны гэдэг энэ үгийг л ер нь өөрсдөө болгож байгаа. Тухайн нийтийн албан тушаалт гэж. Тэгэхээр энэ ашигын төлөө үйл ажиллагаагаар холбоотой ч гэх юм уу төрсөн эцэг их төрсөн хэний гэдэг байхгүй байгаа. Тэгэхээр хамаарал бүхий этгээд чинь нөгөө нэг одоо би төрийн албаа өгч ивэл над дээр л хамаарал бүхий этгээдийн талаар ярина шүү дээ. Тэрнээс биш хамаарал бүхий этгээдийг өөр этгээд дээр хамаарал бүхий байдлаар тайлбарлаж болохгүй тийм үү. Тэгэхээр энийг л нөгөө лог харилцаа хамаарал хоорондоо хамаатай зүйл гэж хэлдэг. Тэгэхээр тухайн нийтийн албан тушаалт. Зөвхөн тухайн нийтийн албан тушаалтыг ярина. Тэрнээс биш тэрний одоо өөр одоо ямар хамаарлаггүй зүйлийн талаар яах шаардлагагүй байна. Тэгэхээр энэ дээр нэгдүгээр асуулт бол гэдэг хариулт гэдэг ийм маягаар дотор аваад үзэх боломжтой байна. За хоёрт нь албан тушаалтан аливаа зас судалгаанд
албаны нэр хүнд албан тушаалын байдлаа ашиглан оролцож болох уу? За албан тушаалд аливаа зас уучлаа. Албаны нэр хүнд албан тушаалын байдлаа ашиглан оролцож болох. За албан тушаалтан албан үүрэгт нь хамаарахаас бусад тохиолдолд аливаа зар сурталчилгаанд албаны нэр хүнд албан тушаалын байдлаа ашиглан оролцохыг бол хуулиараа хоригддог. Тэгэхээр яг хөө мэдээж одоо онцгой байдлын ой болж байна. Тэрнтэй холбоотойгоор онцгой байдлын албаа агчид энэ онцгой байдлын албаас сурталчилсан ийм контент рилз ч гэдэг юм уу видео ийм юмд бол мэдээж оролцдог тийм ээ бидний бодит байдал дээр байж л байдаг. Тэгэхээр ийм зааг ямиг бид нар мэдэж байгаа. А гэтэл онцгой байдлын албаа агч маань цэхэрийн төмөр гарахад энэ ундааг ууж явах нь надад эрч хүч юм өгдөг юм а гэдэг албаны хувцастай л багсч байвал энэ бол болохгүй л гэсэн. Тэгэхээр эндээс бид нар логикийг харах боломжтой болж байгаа. За үүрэгт нь хамаарахаас бусад тохиолдол гэж байна. Үүрэгт нь мэдээж хамаарч байгаа зүйл бодит кейс дээр бид нар харж л байгаа. Тэгвэл энэс бус тохиолдол мэдээж л юм хориглох юм байна гэдэг зүйлийг л бодож байгаа. За 3 дугаар Монгол Улсын их хурлын гишүүн засгийн газрын гишүүний албан тушаалыг хавсарч байгаа бол тухайн гишүүний хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг шалгах субъектыг тогтооно. За энэ дээр бол австрал хэмжих газар энийг шалгах. За өнөөдөр бол шууд зөв хариултыг та бүхэндээ хэлж явна. За дөрөвдүгээрт албан тушаалтан хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хууль заасан хугацаанаас хожимдуулж гаргасан бол яах вэ? За ашиг сонирхлын мэдүүлгээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоцроо гаргачлаа. За тэгвэл энэ эйд мэдүүлэг гаргасан тооцох уу? За та бүхэн логикийг бас бодоод үзээд байгаарай. За ингээд хүндэтгэн үзэх юмд аливаад юмд бас хүндэтгэн үзэх шалтгаан үзэх бусад шалтгаан гэдэг юм ийм зүйл бол байна тийм ээ. Жишээ нь уулзалтыг одоо өнөөдөр хэдүүл 13 цаг хичээл тоолсон байлаа гэж бодоход багш нь хүндэтгэн үзэх шалтгаан гараад би хичээлийг одоо хойшлуулдаг ч юм уу энэ хичээлийг орохгүй юм тохиолдол үүслэх гэвэл энэ үл үзэх шалтгаан гэдэг би цагаа андуураад унтцсан ч байдаг юм уу тийм ийм шалтгаанаар түүзэх бус үзэхгүй шалтгаанаар хичээл орж чадахгүй болох юм бол энэ өөрөө үүсэх шалтгаан биш болж ирдэг. Тэгтэл энэ хожимдуулч одоо ямар ч юм үүнийг бол цаг тухайд нөх хөл өстэй зүйл байх нь тийм үү. Нэгдүгээр асуултаас нь өөрөө тэр зүйл ашигладаг гэж. Гэтэл бүр асуулт хариулт нь өөрөө энэ хожимдуулцаад байна тэгвэл яах юм бэ гэдгийг мэдүүлэг гаргасан мэдээж одоо тооцохгүй тийм ээ. За ийм байдлаар логик та бүхэн сэтгэрээ. За бид мэдүүлгийн хугацаа удамжууд хожимдуулж гаргасан тооцож сахилгын шийтгэл хүлээлгэнэ. За энэ байх боломжтой юм байна. Тэсэд мэдүүлгийг хугацаа хожигдуулж гаргасан тооцож захиргааны хариуцлага хүлээлгэнэ. За та бүхэнд би хичээлээрээ нэг зүйл ярьж ирсэн. Энэ захиргааны хариуцлага гэдэг зүйл Монголд байхгүй болсон. Зөрчлийн тухай хууль гарсан дараа. За өмнө захиргааны хариуцлагын тухай хууль гэж байсан. Тэр үрээнд захиргааны хариуцлага хүлээлгээд одоо зөрчлийг л одоо тэгж тооцдог байсан бол одоо захиргааны хариуцлага гэдэг зүйл огт байхгүй. Харин зөрчлийн тухай хуулиар шийдэх байдаг юм уу? Эрүүг хариуцлага гэх юм ийм асуудал байдаг. Тэгэхээр мэдүүлгийн хугацаа хэмжүүлэлт гаргасан тооцож захиргааны хариуцлага хэлнэхээр захиргааны хариуцлага гэдэг зүйл байхгүй учраас AC хариулт ингээд ийм маягаар биш болчих. За дид нь уг мэдүүлгийг гаргаж өгөөгүй тооцно. За тэгэхээр би D2 айдлыг байх нь те. Үндэн үзэх шалтгаангүйгээр хугацаа хожимдуулаа гаргасан. Тэгэхээр энэ мэдүүлгийг бол мэдүүлгийг гаргаж өгөөгүй л тооцдог. Тэрнээс биш мэдүүлгийн хугацаа хожимдуулж гаргасан тооцоод сахилгын шийтгэл гаргуулна гэдэг юм асуудал. Хожимдуулж гаргасан тооц. Тэрээс бол гаргаагүй тооцчихно л гэсэн үг. За тавт нь Галлийн улсын байцаагч ЦЭН үйлчлүүлэгч аж ахуй нэгжүүлэх D компанитай ашиг сонирхлын зөрчилтэй байсныг байгууллагын эрх бүхий албан тушаалтаа мэдсэн боловч нуун дарагдуулж холбогдох албан тушаалд мэдэгдээгүй болохыг түүний удирдлагууд олж тогтоожээ. Ямар хариуцлага тооцох вэ? Тавт нь за шүүгч эрх бүхий албан тушаалтан Аг 1 сарын хөдөлмөрийн өсвний доод хэмжээг 1-ээс 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож томилох эрх бүхий этгээд нь албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар хүртэлх хугацаагаар 30% бууруулах сахилгын шийтгэл давхардуулан ногдуулах ийм боломжтой. Энэ өөрөө хуулийн 29-р зүйлийн 29/22-ын талаар зааж өгсөн. Ер нь одоо энэ нөр
энэ хуулийг нь зөрчөөд байгаа тохиолдолд зөрчил ч юм уу тийм а, зөрчлийн баримтч бол зөрчлийг эрх бүхий этгээд оруулахаас гадна шүүгч бас хамгаалдаг. Тэгэхээр энэ дээр шүүгч гэдэгтэй хариултал зөв шүү гэдэг зүйлийг та бүхэн дотор ингээд энэ маягаар бодчих нэ. За авилгын эсрэгүүд бол харьцангуй цөөхөн асуулттай байгаа. За 79 гойлоо 71 73 асуулттай юм байна. За 73 дахь асуултыг бүгдээрээ хамтдаа хэвцгээе. Иргэд албан тушаалтны хөрөнгө орлогын талаарх мэдээллийг ямар хэлбэрээр авч болох вэ? За иргэд албан тушаалтны хөрөнгө орлогын талаарх мэдээллийг ямар хэлбэрээр авч болох вэ? Бичгээр, амаар, цахим мэдээллийн сүлжээгээр авах боломжтой. За эсвэл зөвхөн цахим мэдээллийн сүлжээгээр зөвхөн амаар, зөвхөн бичгээр. За тэгэхээр иргэд бол энэ албан тушаалтны хөрөнгө орлогын мэдээлэл гэдэг бол бүгд ил байдаг тийм ээ. Ил дээр стат тэмцэх газрын сайт юм руу ороод ингээд мэдүүлгүүдийг бүгдээр ингээд мэдэх боломжтой байдаг. А гэхдээ иргэн өөрөө нөгөө мэдээллийн ил тод байдлын тухай хууль гэж байгаа тийм ээ. Тэрнийхээ хүрээнд бид нар энэ зүйлийг мэдэх бас боломжтой учраас авдагтай тэмцэх газар энэ талаар ингээд бичгээр өгөөд бид нар бас бичгээр хариу өгч бас болно. А эсвэл ингээд амаар тэмцэх газар маань ингээд хийж болдог. Тэгэхээр бидний мэдээллийг бүхэн хэлбэрээр авах юм боломжтой байдаг. За энэ дээр та бүхэн тэр асуултанд төөрөв жишээ нь энэ юу яадаг штэ албан тушаал төгрөг орлого мэдүүлэх чинь ингээл юугаар өгдөг бичгээр цаасаар өгөөл цаасан дээр гар үсгээ зураад өгдөг бас юу яадаг за эсвэл цаасаар өгдөг эсвэл юун дээр бөглөдөг интернетэд цахимаар ороод бөглөдөг мэдүүлэг гэсэн хэсгээр ороод бөглөдөг гэдэг ийм магадгүй та хэдийн туршлагатай хүн байгаа бол энийг андуураа. За авилгын эсрэг хууль дээр бол ердөөсөө ийм байгаа. Маш хялбар тестүүдтэй өгөгдөлтөй. Тэгэхээр та бүхэн энэ дээр лог сэтгэлгээгээ сайн ашиглаарай. Мөн ерөөсөө тестүүдээ маш сайн хийгээд л хийгээд ахаар шин та бүхэнд үлдэнэ. Одоо жишээ та бүхэнтэй хийсэн ингээл тестүүд надад нэг юм тест шүү дээ. Ингээд юм байх шүү дээ гэдэг байдлаар ингээд үлдээд л яваад байгаа. Та нар ч гэсэн тэгж байгаа гэж бодож байна. Тэгэхээр бүх тестийг бид нар угаасаа хамтдаа ажиллах ямар ч цаг хугацаанд боломжгүй учраас та бүхэн тестүүдээ өөрөөр хийгээд л шалгалтанд бэлтгээд байгаарай. За хоёрдугаар архив албан эрх хөдөлтийн тухай хууль. За энэ хуулийн хүрээнд бас тест нь маш тийм цөөхөн хариулахад боломжтой тийм тестүүд байгаа. Хэцүү биш. За хэцүү тестүүд бол байгаа би та бүхэнд хэлээд байгаа тийм үү? Хариулахад хэцүү тийм тестүүд байна шин захиргааны ерхий хууль. За энэ авилгын архив албан эрх хөдөлтийн тухай хууль дээр бол ердөө 39 тесттэй байгаа. За энэ 39 тестээс хэдүүлээ тодорхой хийгээгүй хэдэн тесттэй хий. За 21 дэх тест. Тагнуулын ерөнхий газрын тусгай архив нь аль төрөлд хамаарах вэ? Тагнуулын байгууллага. За энэ архив бол төрийн архивд хамаардаг. Төрийн. Тагнуулын ерөнхий газрын тусгай архив. Төрийн архив, байгууллагын архив. За тагнуулын ерөнхий газрын тусгай архив ер нь энэ архивын зүйлүүд маань архивын ерөнхий газрын хаас гадна энэ тагнуулаас зарим төрлийн архив материал гардаг. Энэ бүхэл байгууллагууд архив бий. Гэхдээ ихэнх юмнууд бол тагнуулаас гарч ирдэг. Тэгэхээр архивлагдаж үлдэж байгаа зүйл гэдэг маань тийм тагнуулын мэдээ баримтлал эргээд болох тийм талтай байдаг. Тэгэхээр энэ бол шууд төрийн архивд хамаардаг. Энэ байгууллагын архив буюу энэ тагнуулын ерөнхий газрынх нь архив мөний хувьд мөн гэхдээ энэ бол төрийн архив шууд тоорно. Хуулиараа ингэж зааж байсан. Хувийн архив гэнэ. Хувийн архив байх боломжтой үгүй тийм ээ. Төрийн байгууллага тусгай архив учраас энэ бол хувийн архив биш. Төрөлцсөн архив. За мэдээж тагнуул дотроо тусгай архив төрөлцсөн архив байх боломжтой боловч хуулиндаа өөрөө энийг шууд төрийн архив байна гэж зааж өгсөн учраас энэ дээр хэрэгэлцэлгүй тагнуулын ерөнхий газрын архив шүү дээ гэж бодоорой. За бид нар Батлан хамгаалах яамны архив айлд намарх гэжсэн. Тэр нь бол тусгайд хамаарч ирсэн тийм үү. Тэгэхээр Батлан хамгаалах байгууллагын өөрийнх нь чиг үүргээс хамаарат ийм маягаар хариулсан баг тийм ээ. За 22-т нь архив албан эрх хөдөлтийн үйл ажиллагаа нь улсын үзлэг зохион байгуулах талаар шийдвэрийг хэн гаргах вэ? За энэ улсын үзлэг гэдэг зүйл болдог. Дотоодын тооллого ч гэсэн юм бас энэ хуулиараа бас бий болж байдаг. За 22 дугаарт нь энийг бол засгийн газраас баталж.
шийдвэрийг засгийн газрын тогтоолоор гардаг. За, тэрнээс биш улсын хурлаас ерөнхийдөө яг архив албаар хөтөлбөрийн үйл ажиллагааны усан үзлэг зохион байгуулах шийдвэр гэдэг бол өөрөө тийм том шийдвэр боловч улсын хурлаас бол ер нь маш том ер нь хуулиар батлана гэсэн. А хуулиас гадна зарим нэг энэ шин зэрэглэлийн бодлого МАСАР 2050-ийн бодлогын баримт бичиг за оюутлоготой холбогдолтой асуудлыг авч хэлэлцэх ч гэдэг юм уу. Ийм томоохон асуудлууд дээр л улсын хурл маань хууль тогтоолно гэж гаргаж ажиллаж байгаа. Тэгэхээр засгийн газар энэ дээр чигүүрээр явна. За энэ дээр СИД-н архив албан ёрийн хөдөлтийн асуудал хэрэгсэн төрийн захиргааны төв байгууллага гэх хариулт бас байх боломжтой. Энэ өөрөө ер нь төрийн захиргааны төв байгууллага гэж байгаа маань архивын ерөнхий газруудаа эсвэл энэ жишээ нь хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гэж одоо хуулиуд дээр байгаа. Тэгэхээр энэ дээр бид нар шууд хууль зүйн яамыг бодох хэрэгтэй. Тэгэхээр төв байгууллага гэдэг маань яам байх нь бас ерөнхий газар байхын боломжтой бас байдаг шүү. За энэ дээр тэгэхээр зөв хариулт бол ерөөсөө засгийн газар шүү гэдэг байдлаар та бүхэн бодох юм. 23-т нь архивын баримтын босгүй үнэт гэж тогтоох шалгуур үзүүлэлтийг тогтоох эрх бүхий гэдэг юм бэ. За архивын баримт бол бид нар босгүй үнэт баримт ингээ байна гэдэг юм яригадаад байдаг. Тэгэхээр энэнийг цензур мэдээж байх хэрэгтэй байна тийм ээ. Энийг бол үндэсний архивын газар өөрөө л үнийг тогтоож өгч шүү. Үндэсний архивын газар маань архивын газарт өөрт нь энэ эрхийг ингэж олгож өгсөн байдаг юм байна. За тэгвэл үндэсний архивын сан хөмөрг нь 24 дугаар асуулт нь үндэсний архивын сан хөмөрг нь төрийн хамгаалалттай. Төрийн хамгаалалт. За энэ дээр бас логикоор хариулах боломжтой. Өмчийн хэлбэрээс хамааран хамгаалт хийх үүрэгтэй гэдэг том билнэ. Үүссэн их сурвалжаас нь хамааран хамгаалт хийх бүхийдгээр байгууллагад тогтооно. Үгүй архивын баримт татгалж байгаа байгууллагын хамгаалтанд байна. Тэр үндэсний архивын сан хөмөрг гэж өөрөө архивын одоо үндэсний архив маань өөрөө л хамгаалдаг шүү. Тэгэхээр хамгаалж байгаа тэгэхээр тодорхой огт чинь энэ төрлийн хариулт бол хариулт гэх юм уу. За тэгэхээр үндэсний архив ч өөр улсын архив байна гэсэн улсын хамгаалалт гэхээр чинь төрийн хамгаалтандаа л гэдэг юм асуудал учирч байгаамаа. За 39 дугаар асуулт. Хамгийн сүүлийн асуулт нь төрийн архивын сан хөмөргийн баримт нь хэний өмч байгаа вэ? За ерөнхийдөө ингээл логикоор л хариулахад энэ дээр ерөөсөө шууд боломжтой байна тийм. Төрийн архивын сан хөмөргийн баримт нь хэний өмч вэ? Ерөөсөө л төрийн өмчлөл. За ийм маягаар тестэнд хариулах нь ер нь өмнөх тестэд ингээд хоорондоо бас ийм ингээд лог хоорондоо холбоо бас байдаг шүү. За захиргааны ерөнхий хууль. За захиргааны ерөнхий хууль бол өөрөө маш олон тесттэй. Тэгээд тест нь аюу хүнд. Тэгэхээр зүгээр энгийн ер нь хуульч өмгөөлөгч хүмүүс ч гэсэн өөрөө энэ захиргааны ерөнхий хуулиа хэрэглэхэд дээр бол өөрөө маш хэцүү юм амаргүй байдаг. Тийм учраас би та бүхэнд захиргааны ерөнхий хуулитай зүйл хэцүү шүү гэж яриад байгаа шалтгаан бол тэр юм. За захиргааны ерөнхий хууль дээр ерөөсөө хэдхэн зүйлийг л та бүхэн ойлгоод авах хэрэгтэй. Захиргааны акт, захиргааны гэрээ, захиргааны хэм хэмжээний акт. Энэ зүйлүүдэл өөрөө болгож байгаа. Захиргааны акт гэж юу вэ? Захиргааны акт гэдэг бол ерөөсөө гадагш чиглэсэн тухайн захиргааны дотоодын тэр хэм хэмжээг агуулаагүй гадагш чиглэсэн. Жишээ нь иргэн алтан дэш гэдэг хүний газар эзэмших эрх надад олгож байгаа тэр шийдвэр. Тэгэхээр тэр надад нийслэлийн засаг даргаас дүүрэн засаг даргаас газар эзэмшээ гэж шийдвэр гаргаад байгаа чинь Баянзүрх дүүрэг одоо жишээ нь ихэд Баянзүрх дүүрэг дотооддоо энийг шийдээд дотоодынхаа асуудыг шийдээд байгаа асуудал биш тийм ээ. Иргэний л тэр асуудыг шийдээд. За жишээлбэл 10 үргээр нөгөө компани байдаг тийм. Тэсэнд орж ирээд байгаа. 10 үр гэдэг компанид газар эзэмшээ гэдэг шийдвэр гаргаж өгöd байгаа чинь өөрөө л ингээд захиргааны байгууллага гадагш чиглэсэн. Энэс биш 10 үр гэдэг компани дотоод асуудлыг шийдвэрлэх гээд тэр актыг гаргаад байгаа зүйл бол одоо Баянзүрх дүүрэг маань өөрийнхөө дотоодын асуудал шийдэх гээд 10 үр компани газар зэвсжүүлээд байгаа асуудал байхгүй тийм. Тэгээ ийм маягаар энэ сэтгэлгээг та бүхэн дотроо маш сайн хөгжүүлээд асуултанд хариулаад байх хэрэгтэй. За захиргааны ерөнхий хууль өөрөө маш их асуулттай. 243 асуулттай. За энэ 243 асуултаас та бүхэн магадгүй нэг л асуулт ирнэ. Эсвэл огт ирэхгүй байх юм гэсэн.
Тэгэхээр бид нар энэ дэр 243 тестийг хийх ямар шаардлага баггүй. Зүгээр та бүхэн одоо платформоос бэлдээд өгж байгаа тэр тестүүдэл зүгээр ажиллаад. Тэр дундуур нь ганц нэг л орж ирж байгаа шүү дээ. 243-аас ганц. Тэгэхээр бид нар бол энэ дээр цаг төдийлөн их аваадах шаардлага өдөөс байхгүй. За яг нь ер нь нэгдүгээр асуултыг бид хамт хийчихээсэй. Эргээд та бүхний мэдлэгийг сэргийх үүднээс эргээд нэгдүгээр асуулт хамт хий. Аль нь захиргааны ерөнхий хуулийн зохицуулалтанд хамаарахгүй вэ гэж. Захиргааны байгууллагаас захиргааны зөрчил шалган шийдвэрлэх асуудал энэ юусэн. Тэгвэл захиргааны ерөнхий хууль юу хамаард юм бэ хий. Тэгэхээр захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн хүрээнд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэн захиргааны акт батлан гаргах замаар эргэн хуулийн этгээд тарилцах хамаарна. Захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн хүрээнд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэн захиргааны хэм хэмжээний акт батлан гаргах замаар эргэн хуулийн этгээдтэй харилцана. Захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн хүрээнд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэн захиргааны гэрээ байгуулах замаар эргэн хуулийн этгээдтэй харилцана. Тэгэхээр ерөөсөө яаж харилцах вэ гэхээр захиргааны акт гаргах замаар эсвэл захиргааны хэм хэмжээний акт гаргах замаар эсвэл захиргааны гэрээ байгуулах замаар л захиргаанаас эргэн хуулийн этгээдтэй харилцаад байгаа энэ асуудлыг л захиргааны ерөнхий хууль зохицуулдаг. За. За 10 дугаар асуултыг хамтчихлаа. Аймгийн засаг дарга аймгийн тамгын газрын харьяа бүх төрийн захиргааны байгууллагыг холбаагчдын цалингаа зөвхөн хаан банкаар олгож байх захимж гаргажээ. Энэ нь захиргааны ерөнхий хууль заасан ямар зарчмыг зөрчсөн бэ гэж. Захиргааны ерөнхий хууль бол доторх хэд хэдэн зарчимтай байгаа. Тэтгэж байдлын хангах, үр нөлөөтэй байх, шуурхай тасралтгүй байх, хууль дээдлэх, хуульд үндэслэх, захирагдах ёсыг баримтлах, шуурхаас үр нөлөөтэй байх гэж ийм зарчмууд нь бол байдаг. За энэ дээр болохоор зорилгодоо нийцсэн бодит нөхцөлд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байна гэж. Олон үндэслэл бүхий байх хэрэгтэй. Энэ зарчмыг хангах. За үр нөлөөтэй байх нь үсэхгүй тийм ээ. За хууль ёсны илтгэлийг хамгаалах гэдэг энэ өөрөө хууль ёсны илтгэл гэдэг зүйл байх. За шуурхай тасралтгүй байх. За энэний шийдвэрээ шуурхай тасралтгүй байгаад байх юм зарчимтуудыг яг харин зорилгодоо нийцсэн бодит нөхцөл тохирсон байна гэж. Тэгээ ингэж шийдвэр гаргаснараа өөрөө зорилгодоо нийцсэн ямар одоо зорилго байгаа юм бэ тий. Тэгэхээр энэ нь өөрөө тодорхойгүй байна гэж хэлж байна. Тэгэхээр ийм маягаар та бүхэн логтой сэтгэж асуулт найруулах хэрэгтэй. За 11-д нь нэгэн төрийн захиргааны байгууллагын өргөдөл гомдол хариуцсан захиргааны албан хаагч эрүүл мэндийн шалтгаанаар ажилласаа чөлөө авчээ. Түүний улмаас иргэн тус байгууллагад гаргасан өргөдлөө өгч чадлага 10 хоног алдчихэ. Энэ нь захиргааны хувьд заасан ямар зарчмыг зөрчих вэ? За энэ бол шуурхай тасралтгүй. Ерөөсөө төрийн байгууллагын ажил гэдэг бол шуурхай тасралтгүй байх хэрэгтэй. Иргэн төрнө гэж байгаа шүү дээ. Тийм бүр бодлогын баримтчигтээ бид нар чинь иргэн төвтэй гэдэг асуудлууд маш их орж ирж байгаа. Тэр үед чинь та бүхэн алсын хараа 2050 асуултанд хариулахдаа тэр иргэн төвтэй гэдэг зүйл дотор маш их боддог. Тэгэхээр энэ иргэн төвтэй байна гэдэг чинь иргэнд л тасралтгүй шуурхай байх хэрэгтэй тийм. Тэр энийг л зөрчил. Тэрнээс биш энэ өгөхгүй удаад байгаа нь өөрөө үр нөлөөтэй байх хуулиас нэгтгэл юм. Хуульд үндэслэх гэдэг асуудлууд ердөөсөө биш үү тийм. Тэгэхээр та бүхэн бас ерөөсөө энэ хуулийн дээр зарчим гэхээр л хуулийн үг хэллэг би мэдэхгүй шүү дээ. Би чинь тооны хүн шүү дээ. Би мэдэхгүй би чинь өөр мэрэгчлээ хүн шүү дээ гэж битгий бодож байгаараа. Яагаад тэгэхээр хууль гэдэг бол өөрөө нэг үгийн урлаг аа. Үгийг хэрхэн зөв ойлгомжтойгоор тодорхойлох гэхээсээ илүү хууль бол өөрөө тодорхой байх хэрэгтэй. Тэгэхээр тэгш байдлыг хангах зарчим гэвэл ерөөсөө тэгш харилцан тэр аль нь тэгш байх л асуудал юм байна гэсэн үг шүү дээ. Тэрнээс ч тэгш байдал дээр жишээ нь эмнэлэг төвтөцсөн байгаа. Энэ нь өөрөө тэгш байдал юм а гэх зүйл төвдөөс байхгүй тийм. Үр нөлөөтэй гэдэг бол тухайн юм маань ерөөсөө үр нөлөөтэй буюу тодорхой ашигтай ч юм уу эерэг зүйлийг бий болгож байгаа ч юм уу юм л байх хэрэгтэй. За тэгээд энэ дээр шуурхай тасралтгүйгээр ойлгомжтой тасралтгүй төрийн албан жишээ өстой. Заавал тэр хөтлөөгөө хүний ажлыг ингэж бодохгүй тийм ээ. Тэрний оронд өөр зохион байгуулалтаар өөр хүн ажиллах их асуудал нь тухайн төрийн байгууллагын эрх хэмжээний асуудал гэж байна. За санхүүгийн зохицуулалт бороо захиргааны байгууллага мөн үү? За захиргааны байгууллага гэхээр та бүхэн ерөнхийдөө төрийн байгууллагууд
гүйцэтгэх эрх мэдэл хамаарч байгаа засгийн газрын байгууллага болон улсын хурлаас томьёо тогтоож өгдөг байгууллагууд. Ер нь л төрийн байгууллага төртэй холбоотой асуудал одоо юм шийдвэрлэж байгаа бол захиргааны байгууллага гэдэг ойлгож байна. Түүндээ нэмэгдээд бид нар тест хийж явах явцад Монголын хуульчтай холбоо захиргааны байгууллага байна гэдэг бичгсэндээ. Тэгэхээр ингээд зарим байгууллагуудыг хуулиараа ингээд захиргааны байгууллага гэж. Тэгэхээр энэ дэр санхүүгийн зохицуулах хороо гэдэг бол та бүхэн сайн мэдж байгаа тийм ээ. Би одоо банкуудын асуудлыг энэ биржийн асуудлуудын хувьцаа өдөө холбогдлын их олон асуудлыг санхүүгийн зохицуулах хороо зохицуулаад байдаг. Нэрнж санхүүгийн зохицуулах хороо гэхэр чинь тэр нь санхүү зохицуулдаг юм байгууллага юм байна. Тэгэхээр энэ байгууллагаас гарч байгаа шийдвэр юм бол өөрөө энэ төрөөс гарч байгаа шийдвэрүүд учраас энэ бол ямар ч төрлийн байгууллага. Харин захиргааны байгууллага мөн үү гэдэг дээр за мөн за биш бол угаасаа энэ хариулт биш. Тэгэхээр ер нь мөн байна. За тэгвэл хоёрт нь мөн захиргааны гэрээгээр эрх шийдвэл авсан гэдэг. Тэгэхээр нэг захиргааны гэрээгээр эрх шийдвүүлэх гэдэг асуудал бас байна. Тэгэхээр ингэж санхүүгийн зохицуулах хороо нь өөрөө шууд төрийн байгууллага учраас шууд захиргааны байгууллага болчихж байгаа. Тэрнээс биш гэрээгээр энэ төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх гээд шийдвүүлж аваад байгаа байгууллага биш байхгүй. За зарим тохиолдолд тэгвэл энэ төрийн байгууллага тэр чигтээ ингээд захиргааны байгууллага гэдэг юм байна. Нэг гэрээгээр шилжүүлж авсан гэдэг. За нэг төрийн бус байгууллага энэ төрийн байгууллагууд нь зарим төрийн бус байгууллагуудад гэрээгээр зарим эрхээ шилжүүлж өгөөд тэр төрлийн ажилтнуудыг хийлэгдэг. Тэгэхээр ингэж гэрээгээр шилжүүлж авч байгаа байгууллага маань өөрөө захиргааны байгууллага. Ийм кейс, ийм асуулт орж ирэх одоо ирээдүйд бий болсон тохиолдолд та бүхэн ийм маягаар хариулах нь зүйтэй байна шүү. За аль нь 15 дугаар асуулт. Аль нь захиргааны байгууллага биш вэ гэж шүү. Биш вэ. За намын удирдах зөвлөл. За нам гэдэг бол өөрөө сайн дүр үндсэн дээр одоо хүмүүсийн бий болгосон нэгдэл тийм улс төрийн. Монгол улсын боловсролын их сургууль. Өөрөөр боловсролын их сургуульч одоо төрийн байгууллага тийм ээ. Тэгэхээр энэ чинь захиргааны байгууллага юм байна. Сидней хорооны иргэдийн нийтийн хурал. За энэ бол нийтийн хурал бол өөрөө захиргааны байгууллага шүү дээ. Захиргааны байгууллага шинжтэй нэг гүйцэтгэх хэрэг мэдлэг гэдэг байна. Бид нар засаг захиргааны утгаслын нэг түүний удирдлагын тухай хуулийн дээр энэ хууль нь хоёр төрлийн ерөнхий зүйлийг зохицуулж өгсөн. Нэг нь бол энэ гүйцэтгэх хэрэг мэдлийг чиглэгдсэн энэ засгийн газрын шууд засаг даргад олгож байгаа эрхтэлтэй холбоотой асуудлуудыг хоёрт нь болохоор нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага. Энэ чинь өөрөө тустай байна. Тэгэхээр нутгийн өөрөө удирдах ёсны одоо энэ иргэдийн нийтийн хурал нь бол өөрөө биш үстэй. Гэхдээ бас аймгийн хурал өдрөөс гарч байгаа хэм хэмжээний акт нь өөрөө бас энэ тухайн хурлыг захиргааны байгууллага бас болгодог шүү. Тэгэхээр энэ дээр иргэдийн нийтийн хурал буюу анхан шатны нэгж бол хамаардаг. За дийд нь гэмт хэрэгээс үдсэн сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл. За энэ бол ерөөсөө ингээд зөвлөл гэмт хэрэгээс үдсэн сэргийлэх тухай хууль гэдэг нь нэлээд дээр 90-ад оны хууль гэдэг. Энэтэй холбоотойгоор энэ ажлыг зохицуулах зөвлөл бол өөрөө захиргааны одоо байгууллага болж өгдөг. Тэгэхээр энэ дээр ерөөсөө ганц хариулт нь өөрөө намын удирдах зөвлөл биш. Намын удирдах зөвлөл. Тэгэхээр нам бол өөрөө тэр намаас гарч байгаа шийдвэр намынхаа шийдвэр. Тэр намд хүн намын даргаараа хэнийг томилж байна, намайг томилсонгүй гэж захиргааны иргэн шүүгүүд хандна гэдэг ийм асуудал байхгүй. Энийг маш сайн бодож байгаа. Нэг үе манайд ч нөгөө энэ захиргааны ерөнхий хууль гэж гараагүй асуудлаа сайн мэддэггүй байсан учраас энэ засаг даргантай холбоотой энэ улс төрийн шийдвэртэй холбоотой иргүүд захиргааны шүүгүүд бичдэг байсан. Сүүлд бол энэ захиргааны шүүгүүдийг авахгүй жишээ гарцсан бол. За баттгах хичээл учраас та бүхэн багшаа энэ тест ямар учиртай юм бэ? Энийг багшаа хамт хийе гэж харилцсан ярилцж болно шүү. Хэрвээ тэхгүй тохиолдол өнөөдөр нэг хичээл цаг 30 минут хугацаатай ордог. Өнөөдөр хичээлийг та бүхэн надаас асуух зүйл үүдээс байхгүй бол би нэг цагийн хугацаанд багтааж авна. Тийм төлөвлөгөөтэй байгаа. Хэрвээ та бүхэн үргэлжлүүлээд асуугаад надаас багшаа энэ дээр хичээл ингээ гэсэн тохиолдол буюу та бүхний идэвхтэй үйлдэл шалтгаалаад цаг сунгахтаас их асуудал яригдсан шүү. Ерөнхийдөө асуугаа явж болоод жишээ нь зарим нэг алдаатай тест байгаа. Тэрийг өдөр жишээ та бүхэн олсон бол багш тэр тийм юм билээ шүү дээ. Тэр ямар учиртай юм бэ гэж надаас асуух хэрэгтэй. Хэрвээ та тэгж асуухгүй байна гэвэл та бүхэн тест сайн хийхгүй байна л гэсэн үг. Тэгэхээр би дотооддоо бол тийм төгөлд боловсруулж байна. Өнгөрсөн хичээл дээр тэр алдаатай тестүүдийг бол оролцогчд маань олоод хин багш энэ ямар учиртай юм бэ? Энэ яагаад юм баа бэ гэж асууж ирсэн. Тэгэхээр тийм хэмжээний хэлцоотой та бүхэн байвал зүйтэй шүү. Багшаа
За. Би өнөөглөө нөгөө хуулийн тестүүдийг ер нь бол ихэнхийг нь үзлээ. Тэгээд нилээд нөгөө алдаатай гэсэн тестүүд авсан. За. Тэрийг би нөгөө сая групп дээр тавьсан. Би дэлгэцээ ширлээ та зарим нэг дээр нь тайлбар хийгээд өгөх үү? Тэгээ. За тий. Аа. За одоо. За багшаа ширээ боловсон уу хэлцээ хаа. За одоо би болоо л да. За. Болоосаа. За эдгээр. За танд яг харагдах нь би яг зүгээр нөгөө хуулийн заалт малттай тулгаж харж байгаа л нэг зүгээр тийм багахан тайлбарууд оруулсан. За. Надад бол юм сайн харагдахгүй байна. За энэ бол гайгүй. Энэ доор нь би нөгөө тайлбарыг бичсэн байгаа комент. За. Тий. За энэ бол гайгүй байна. Одоо ингээл харагдчихэв. За энэ болохоор зүгээр нэг дугаар давхцсан юм байна. За. Иймэрхүү юмнууд бол бас байсан тийм ээ. Яг энэ бол анхаарахгүй бол нөгөө ижил төстэй хамаарахгүй гэсэн эднээс илээ. Нэг зүгээр анхааруулад оруулсан байна. За эндээс би асуух юм байна. Одоо ч энэ төрийн албаны тухай хуулийн дээр 180 эдүүдээс төлөө. Тийм юм бас байна. Энэ 148 151. Энэ болохоор хариултанд зөрж байгаа асуулт нийтлэгээр нэ. Хариулт зурж байгаа. 148 151. За би энэ төрийн албаны юун дээр хийчихё. Тэгээд тайлбарлаад. За эдгээр болохоор яг зүгээр нөгөө систем юу хоёрын цахим нам хоёрын дугаар зөрсөн юмнуудыг би ингээд тодруулаад оруулсан. Нэг хариу зурж байгаа юм байна. За энэ 182 тэгээд 159 төрийн албаны тухай хуулиас. За энэс гайгүй. За та одоо тэгвэл дэлгэцээ өгч багшаа. Чи за. За төрийн албаны тухай хуулинд 148 151-ийг санал байна. За энэ Монгол Улсын засаг захиргааны төсвийн нэгж түүний удирдлагын тухай хууль энэ ихний хичээлээр орсон хууль байгаа тийм ээ. За энэ хууль гэдэг бол түрүүн би ярианы явцад хэлжсэн тийм харилцааг бол зохицуулж байгаа. Тэгэхээр жишээ нь энэ дээр бид нар нэгжийн удирдлага гэдэг ойлголтыг авъя да. Тэгэхээр нэгж гэж байгаа юм чинь нэгж түүний удирдлагын тухайд энэ хууль өөрөө байгаад байгаа учраас түүнтэй холбогдолтой асуултанд илүү хариулах нь үүтэй болов уу гэж бодож байна. За гуравт нь аль нь нэгжийн удирдлага гэсэн ойлголт. За гуравдугаар нэгждэх нутгийн өөрийн удирдлага болон төрийн удирдлагыг хэрэгжүүлж байгаа тогтолцоо үйл ажиллагаа гэж байна шүү. Нэгжийн. Тэгэхээр нэгж гэхээр зөвхөн түрүү хэлж байгаа тэр өөрийн удирдлага, нутгийн өөрийн удирдлага. Нутгийн өөрийн удирдлага гэдэг бол бүх шатны хурал шүү. Та бүхэн нэг маш сайн бүх шатны хурал. Тэрээс нутгийн өөрийн удирдлага гэдэг нь хурлын дарга биш шүү. Хурал тэр чигээр хамгийн том эрх мэдэлтэй хурал. Харин төрийн удирдлагыг хэрэгжүүлж байгаа тогтолцоо гэж. Энэ төрийн удирдлагын тухай тогтолцоо хэрэгжүүлж байгаа буюу одоо гүйцэтгэх эрх мэдлийг засгийн газар засаг дарга хэрэгжүүлнэ. Засаг даргатай холбоотой хамгийн газар бол өөрөө төрийн байгууллага шүү. Хамгийн газар. Тэгэхээр энэ их ялгаатай. Энийг та бүхэн маш сайн дотроо
холбоотой. Жишээ нь тамгын газар гэдэг бол төрийн одоо байгууллага байгаа. За төрийн албаны тухай хууль дээр одоо миний ярих жишээ та бүхэнд холбогдох гэж бодож байна. Одоо ингээд засаг дарга өөр намаас гарахаар л дагаал тамгын газрын ажилчид өөрчлөгдөв. Нэг яамн дээр өөр нам ялал сайд болохоор л яамны нөгөө төрийн жиг албаа гэж нараа өөрчлөгдөв. Ингээл манад хэцүү зүйл болоод шүүхээр бүх асуудал ирдэг тий. Тэр энэ зүйл бол маш буруу зүйл тийм ээ. Буруу байх ёстой. Тэр яамн дээр шин сайд очиж байж болно. Яамны өдөрлөг өөрчлөгдөж байж болно. Өөр нам, өөр бодлого гэж байж болно. Тэрийг харин төрийн жигийн албаа гэдэг чинь ерөөсөө мэрэгсэн тэг чадхуйн системтэй этгээд байгаа тийм үү. Тэгэхээр тэр хүний хин удирдах нь хамаагүй тэр хүн урт ажиллах хийх хэрэгтэй байхгүй. Харин хийх ёстой ажил нь өөр болж болно шүү дээ. Бодлого өөрчлөгдөд ажил нь өөр болчихлоо. 24 давхар барилгыг орон сууцыг одоо хүлээж авах ажлыг л байнга хийдэг этгээд байлаа гэж бодоход тэр хүний ажлыг нь за одоо энэ орон сууц нь бүрэн зутан бол орон сууц үгүй юу гэдэг мэд гэдэг чиглэл өгөөл тэр чиглэлээр мэрэгсэн албаа гэж байлаа гэж бодлоо. Сүүлийн үед бол нэг эко орон сууц гэдэг асуудал яриад эко системтэй тэр орон сууц болох юм бол тэр албагч маань тэр чиглэлийн юм аюултай мэдэх хэрэгтэй болдог тийм. Тэр ийм зүйлэл өөрчлөгдөх боломжтой болохоос ер нь ингээд бодитоор ийм л байх ёстой хууль шаардж байгаа шүү. Та бүхэн ч ирээдүйд ерөөс ийм үзэл бодолтой байх ёстой. Та бүхэн төрийн жиг албаагч болох гэж байна. Энэ тохиолдолд дарга юм чи өөрчлөгдөх нь хамаагүй урт ажиллаа хийх юм гэж байна тийм. Төрийн албаны тухай хууль чи өөрөө ингэж л таны баталгааг гаргаж гарсан шүү дээ. За энэ хүрээнд энэ хууль бол өөртөө ийм байгаа. За 8-д нь аль нь иргэдийн нийтийн хурлын үйл ажиллагааны зохион байгуулалт үндсэн хэлбэр бэ гэж. Иргэдийн нийтийн хурлын үйл ажиллагаа. За энэ дээр бол ерөөсөө хуралдаан. За хуралдаан гэдэг хоёр өөр. Хуралдаан. За иргэдийн нийтийн хурал гэдэг. Хурал бол өөрөө дээдлийн байгууллага. Тэгвэл энэ хурлын зохион байгуулалт хэлбэр нь өөрөө хуралдаан гэж нэрлэж байгаа ш. Манайх одоо ингээд хууль гэж заач гэсэн. Иргэдийн нийтийн хурлын үйл ажиллагааны хэлбэр чинь хурлал үстэй гэж байна. Зөв хурал. Гэхдээ энэ хурал гэдэг оноогоод хэлээд. Та бүхэн хэрвээ анзаарч байвал иргэдийн нийтийн хурал гэдгийг дандаа томор өчөж байгаа. Иргэдийн нийтийн хурал томор хуулийн дээр бичигдсэн байдаг. Энэ өөрөө хууль зүйн техник гэдэг нэг юм би танад яриадсэн тийм ээ хуулийг хэрхэн ойлгох вэ? Тэнцээ чинь одоо зарим зүйлийг ингээ хуулийн дээр ингээ бичигдсэн байдаг. Жишээ нь Монгол улс гэдгийг хуулийн л томор хэлж бичиж байгаа. Тэгэхээр энэ бол өөрөө зөв бичгийн дүрмийн асуудлаас бас гадна хууль тогтоогч өөрөө хуулиндаа ингэж зааж өгöd байвал бид нар ч энийг ийм маягаар дагаж бичих хэрэгтэй байдаг. Хуулийн дээр хуралдаан гэж зааж өгсөн учраас хурлын тэр үйл ажиллагааны хэлбэрийг л хуралдаан гэж илүү нэр үгээр нэршүүлж яана л гэсэн үг юм уу? За энэ нэг тоотой асуулт орж иж байна. 9-т нь иргэн дүүргийн эдийн засаг нийгмийн тулгамдсан асуудлаа нэг удаагийн эсвэл хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргахыг санаачлах эрхтэй. Энэ санаачлагыг ямар тохиолдолд дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал хэлэлцэх вэ? 9-т нь за дүүргийн сонгуулийн эрх бүхэн иргэдийн 5-аас доошгүй хувь нь дэмжиж гарын үсэг суулсан тохиолдолд тэр тухайн асуудлыг иргэдийн төлөөлөгчдийн хурал хэлэлцэх нь шүү. 5-аас доошгүй. За энэ дэр хамгийн багнаа гэдэг бүх ойлгож. За ийм том эрх одоо биднэрт энэ хуулиар өгсөн байдаг юм байна шүү дээ. Иргэн одоо дүүргийнхаа эдийн засаг бол нийгмийн асуудал нэг удаагийн эсвэл хэмжээ тогтоосон шийдвэр гаргахыг ингээд санаачлаад тэрэн дээрээ иргэдийн сонгуулийн нас нэгж. За нэг дүүрэг жишээ авъя гэдэг. Тухайн нэг дүүрэг маань 10,000 хүн амтай. 10,000 хүн амаас 4,000 нь сонгуулийн насанд хүссэн буюу 18 ба түүнээс дээш настай. За энэ 4,000 хүний 5%-аас доошгүйг нь дэмжиж танил гарын үсэг зураад өгөх юм бол энэ асуудлыг шийдэх. Та яг санаачлагч байж болно тийм ба санаачлаад. За тэгвэл 4,000-ын 5% нь бол 200 болно тийм ээ. 200 ба түүнээс дээш байж аж энэ асуудал нь шийдэгдэх боломжтой. За та бүхэн түр уучлаарай би нэг яаралтай дуудлага учраас нэг 30 секунд ч юм уу гэс холбогдчоод эргээд шууд за
За яаралтай бодлого орсон учраас уучлаарай. Нөх хүндгэн үзэх шалтгаан сая байлаа. Нөх хүндгэн үзэх шалтгаангүй байсан бол мэдээж юу гэж ярьж байгаа тий. За тэгэхээр ийм байна. Иймэрхүү томьёолтой юмудаар та хүмүүс лайн дотор бас бодолтой хийж байгаарай. За 11-т нь хэн нь иргэдийн нийтийн хурлын хуралдааны оролцогч вэ гэж. Иргэдийн нийтийн хурлын хуралдааны оролцогч вэ. Хэн нь гэж байна ш. За 11-р асуултан дээр хуралдаан төлөөлөгч ирүүлсэн өрх гэнэ. За хуралдаанд биеэр хүрэлцэн ирсэн иргэн, хуралдаанд төлөөлөгч ирүүлсэн баг, хуралдаанд төлөөлөгч ирүүлсэн хороо. За иргэдийн нийтийн хурал гэдэг бол одоо хамгийн анхан шатны хурал байгаа тийм. Багийн иргэдийн нийтийн хурал эсвэл хорооны иргэдийн нийтийн хурал. За бид нар ингээд засаг захиргааны нотацийн нэгжийн тухай хуулиараа бид нар хэдэн бүлгэж одоо авч үзээд байгаа тийм ээ. Нэгдүгээр за хот байх нь за аймаг хот статус ерөөсөө ойролцоо аймаг хот хотын дотор доотлын нэгж нь болохоор дүүрэг баг. Аймгийн дотор доотлынх нь нэгж нь сум баг. Дүүрэг доторх доотлын нэгж нь хороо баг. Аймаг дотор сум доторх доотлын нэгж нь баг баг. Тэгэхээр эдгээр өөрсдөө хоорондоо яг чацсан. Хот аймаг хот тэнцүү сум дүүрэг тэнцүү баг хороо тэнцүү ийм ойлголтууд шууд ойлголтууд. Хэдий яг өөр юм байгаа ч гэсэн тэнцүү гэж ойлголтууд гэж үзэж байна. Тэгвэл аймгийн Улаанбаатар за хотын аймгийн энэ иргэдийн төлөөлөгчдийн хурал гэж нэрлэдэг байгаа. Одоо энэ хот болно дүүрэг аймаг сумынхаа болохоор иргэдийн төлөөлөгчдийн хурал гэж. Гэтэл нийтийн хурал гэдэг нь бид нар тестүүд хийж байгаа дунд нэг иргэдийн нийтийн хурал гэдэг юм гарч ирсэн тийм. Тэгэхээр хамгийн бага нэгж буюу баг хорооны тэр хурлыг нь оноос нэр нь иргэдийн нийт хурал шүү. Тэгэхээр арай нөгөөдгөөсөө ганц өөр нь л ердөө энэ. Бусд нь зүгээр иргэдийн төлөөлөгчдийн хурал байна. За тэгвэл энэ дээр энэ хуралдаан дээр оролцох энэ багийн энэ хуралдаан дээр анхан шатны нэгж учраас иргэн бүр өөрөөсөө чөлөөт оролцох хэрэгтэй шүү. Иргэдийн гэж байгаа. Тэгэхээр нэг тийм хуралдаан төлөөлөгч ерөөсөө өргөх гинэ. За нэг өргөх. За манай 5 гишүүнтэй тэрнээс одоо би төлөөлөд очичлаа. Тэгэхээр энэ өргөх тэр чигээр оролцож болох юм. Тэгэхээр би иргэдийн хуралдаа оролцож байгаа бол би л өөрөх асуудлыг ярих гэсэн. Тэрнээс биш би манай эхнэрийн асуудал тийм байна гэдээ байхгүй гэсэн. Тэгэхээр эхнэр өөрөө тусдаа асуудлаа ярих гэсэн. Тэгэхээр энэ логикгүй ингээд өрөх гэхэр биш болчихж байгаа. За хуралдаанд биеэр хүрэлцэн ирсэн ирнэ. За би хуралдаандаа биеэр очичлаа. Тэгвэл мөн би л хуралдаанд оролцогч. За хуралдаанд төлөөлөгч ирүүлсэн баг гинэ. Гэтэл энэ багийн өөргөл иргэдийн хурал болоод байгаа шүү дээ. Тэгэхээр энд төлөөлөгч дахиад баг ирүүлнэ гэж энэ өөр юм байх. Хороо энийг ирүүлнэ гэсэн ийм юм байхгүй. Тэгэхээр тэр иргэн газар өмчлөлттэй холбоотой та бүхэндээ бид тэр логиктэй сэтгэлгээ гэж яриадсэн. Тэрэн шиг энэ дээр ийм маягаас сэтгэж та болно шүү. Энэ бол ерөөсөө чөлөөтэй нээлттэй байна. За тэгэхээр зөв хариулт бол хуралдаанд биеэр хүрэлцэн ирсэн иргэн. Ерөөсөө энэ иргэдийн нийтийн хурлын анхан шатны зүйлийн зорилго нь энэ. Ерөөсөө тэгэхээр энэ хуулийн зорилго ерөөсөө л энэ байгаа шүү. Энийг та бүхэн маш сайн авч үзээрэй. Харин сум юун дээр бол тухайн хурлын оролцогч нь төлөөлөгч болдог шүү. Төлөөлөгч. Намайг төлөөлж сонгогдсон этгээд л гэсэн үг. Энэ нэг аймаг орон нутгийн хурал гэж одоо сонгуул гэж болдог. Тэгээ одоо намар бас болно тий. Тэгэхээр тэн дээр энэ асуудал шүү. Тусдаа гэсэн үг. За 22-т нь иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолыг хэрхэн батлах вэ? За иргэдийн төлөөлөгчдийн хурал ингээд олон оролцогчтой байлаа. За 20-д оролцогч орлоо гэж үздэй. Гэхдээ энэ бол тооноос хамаарат өөр байна. За нэг 21 оролцогч оролцсон хурал боллоо гэж бодъё. Энэ хурлаас гарч байгаа тогтоолыг хэн батлах юм бэ? Бүгд батлаад бүгд гар үсэг зургт юм уу? Эсвэл арай өөр байд юм уу гэхээр 22 дугаар асуултан дээр тухайн хуралдаанд оролцсон төлөөлөгчийн олонхын саналаар баталдаг шүү. Хэн батлах вэ? Олонхын саналаар. За 21 төлөөлөгч оролцлоо. 21 за олонх гэхээр ерөөсөө 50 ба түүнээс дэш шүү, тийм үү? 21 оролцогчоос 12 ба түүнээс дэш оролцогч түүнийг зөвшөөрж байгаа тохиолдолд ингээд батлагдаад байна. Энэс олон зөвшөөрөхгүй бол тэгээд батлагдахгүй байна гэсэн үг. Тэгэхээр олонх гэдэг юм. За хоёрдугаарт нь тухайн хуралдаанд оролцогчдын төлөөлөгчдийн дийлэг олонхын санал гэж. Дийлэг олонх гэдэг бол 66%. 3-2 гэж ярьдаг. Тэгэхээр олонх гэдэг бол 2-1 гэсэн ойлгох юм. Дийлэг олонх гэхээр 3-2 бол авдаг шүү. 66%. Энэ одоо та бүхэн амьдрал дээр байнга гарч иж байгаа. Энийг та бүхэн одоо жишээлбэл мэдээд байгаа юм шүү дээ. Тий. Дийлэг олонх гэдэг бол 66% түүнээс дэш гэсэн.
Тэгээ 3-2 гэхээр 20 21 төлөөлөгчийн 3-2 гэдэг маань 14 бат хөөстэй болж ирэх гэсэн. За Сидней тухайн шатны засаг дарга батламжласнаар. Гэтэл энэ хурал бид нар хилцээ тогтоол байж тэр хурал бидний засаг дарга ерөөс хамаагүй байхгүй. Засаг дарга хурал төлөө төлөөлөгч болоод оролцож яж болно. Түүнтэй төлөөлөгчийнхөө л эрх хэмжээний асуудал энэ дээр ярина. Тэрнээс биш засаг дарга гэдэг энэ дэр тустай юм яриад байна. Засаг дарга засаг даргийнхаа л эрх хэмжээний асуудал тустай байна гэсэн. Тусдаа өөрийнхөө хэмжээнд л өөрөөсөө гаргаж байгаа юм дээр гаргаж байна. За тухайн хурлын даргын санал. За мэдээж хурал даргатай байгаа тийм үү? Хурлын дарга гэж. Дотооддоосоо олгын санал авсан этгээд хурлын дарга томилогддог. Тэгэхээр тэр хурлын дарга за юу яа манайх одоо төсвөө батлая. Тэгээд төсвөө батлая. Энэ төсвийг одоо дэмжиж яах вэ гэсэн чинь дийлэх одоо олонх маа дэмжихгүй байна. Тэгсэн ч хурлын дарга ганцаараа би энийг шийднэ гэж шийдчихвэл ингээл болохгүй гэсэн. Тэгэхээр энэ хурал гэдэг зүйл дээрээ та бүхэн акцентыг өгч байгаарэ гэж байгаа шүү. За энэ засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжлүүний хөдөлгөөний тухай хуулийн тестүүд бол бас их юм харьцангуй. Олон тесттэй ч гэсэн ийм хялбар ингээд тестүүдтэй лог ингээд сэтгэлгээ үгүй явах бүрэн боломжтой ийм тестүүд байгаа шүү. За тэгээд дараагийнхаа тестүүд рүү. Яа. За нийт 90 тесттэй байна. За Монгол Улсын үндсэн хууль. За энэ үндсэн хуулийн тестүүд гэдэг бол өөрөө л хамгийн чухал шүү. Би та бүхэн хичээл хийхэндээ нэгдүгээр хичээл дээр хэлжсэн үндсэн хууль гэдэг бол одоо миний хувьд болон та бүхний зүгээс хамгийн багтаал тул байх хэрэгтэй. Монгол Улсын үндсэн хууль гэдэг бол за энэ үндсэн хууль бол бүхий л одоо бидний асуудлуудыг зэгцэлж бол бид зэгцлэх ёстой тийм хууль бол биш. Харин тэрийг давхар хуулиудаар батлана. Харин үндсэн хууль гэдэг бол төрийн байгууллага хүний эрхийн талаар маш сайн тодорхой ингэ зааж өгсөн юм сайхан хуулаа гэж санахтай байх хэлж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ үндсэн хуулийн зорилгоо хэлээд нэг санчи тийм ээ. Энэ үндсэн хууль бол хүний эрх чөлөө шударгаас үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дэдэлж байгаа. Сидней эх орондоо хүмүүнлэг иргэний ардсан нийгмийг цогцлуулан хөгжүүлэх бас энэ хууль. За мөн улсынхаа тусгаарлалт нь өргөн эрхт байдлыг баттган бэхжүүлэх нь энэ хуулийн маш зорилгоо. Эрхэм зорилго гэдэг зүйлэн дээр бахархалтайгаар ингээд одоо тогтоож бичсэн байдаг. Харин энэ хууль маань өөрөө нийгмийн харилцааг зохицуулах биш. Тэгээ бидний эрхүүдийг маш сайн зааж өгсөн. За миний нэгдүгээр хичээлийг та бүхэн эргээд маш сайн үзээрэй. Дахиад одоо миний энэ давталт энэ хичээлийг үзэх ямар ч та нар шаардлага байхгүй. Зөвхөн өнөөдөр оролцоогоороо та бүхэн надад оролцож байгаа. Харин бусад дөрвөн хичээлийг заавал үзэх хэрэгтэй. Түүн дундаас нэгдүгээр хичээлийг би та бүхэнд амжилтлан захив. Тэр хичээлийг маш сайн үзээд жишээ нь би нэгдүгээр хичээл дээр нь үндсэн хуулитай холбогдлолтой 5 тест аваад жишээ нь таны заавал мэдэх ингээд хариултыг мэдэхгүй бол хариулах боломжгүй тест нь ингээд. За энэ нь танин мэдхгүй чадвартай холбоотой байна. Энэ нь лог сэтгэлтэй байна. Энэ нь маяг гаргаараа ингээд хийчих боломжтой тест ингээд хийж өгч ирсэн. Тэднийг та маш сайн хэрэг санаарай. За маш энгийн ойлголттой мөртлөө хэцүү нэг тест бас энэ юу дотор байдаг. Жишээ нь 18 дугаар тест. Төрийн бэлэг тэмдгээс аль нь илүү зөв? Төрийн бэлэг тэмдэг. За та бүхэн монгол хэлний хичээлээ яаж байгаа вэ? Бэлэг гэж одоо энэ буруу бичсэн юм шүү дээ. Зөв бичсэн юм уу? Гэдэг асуултан дээр та бүхэн дотроос бодох хэрэгтэй. Тэгэхээр энэ 18 дээр энэ бэлэг гэдэг нь бэлэг тэмдгийг бол бэлгээ буюу ардаа хитэ өвчж байгаа тийм. За энэ ялгаар одоо маш сайгаар танаас багш маань зааж өгсөн баг. Гэхдээ бэлэгдэл энэнийг хүмүүс дандаа буруу бичдэг шүү. Энэ өөрөө телевиз үдэж буруу бичиж гаргадаг. Тэгээ бүгд ингэ буруу мэддэг болсон. За төрийн бэлэг тэмдгээс аль нь илүү зөв? Тэгэхээр аль нь мууийн харин нэг илүү нь юу юм бэ гэж. Төрийн бэлэг тэмдэгт төрийн туг. За төрийн соёмб, төрийн сүлд, төрийн далбаа. Тэгэхээр төрийн бэлэг тэмдэг дотор бол энэ төрийн туг, төрийн сүлд, төрийн далбаа ордог шүү. Төрийн соёмб, хитэн соёмб гэж ярьдаг тийм ээ. Энэ бол бэлэг тэмдэгтэй ордог. Тэгэд ийм ялгаатай энэ дээр жишээ хүмүүс маш хэрэгэлцгээр уус. Туг юм уу, соёмб юм уу, сүлд бүгдээрээ л байдаг штэ гэд ингээд бодгоо. Гэтэл өөрөө бэлэг тэмдэг дотор энэ туг бодтой юм. Бодтой эсвэл цаадаг. Төрийн сүлд бодтой байгаа юм. Одоо нэг модны зурагтай байх тийм ээ. Сүлд байх. Төрийн далбаа бодтой байх. А соёмб маань харин бүсэг байгаа даа тийм ээ. Соёмбыг бол илүүтэйгээр энэ засгийн газар хэрэглэдэг тийм ээ. За төрийн далбааны өргөн өртөн. За энэ одоо ингээд та бүхэн танин мэдгүй.
1 2-ын харьцаатай юм уу? 2 1-ийн харьцаатай. За 1 3-ын харьцаатай бод биш тийм ээ. Хэдүүлээгээр баримжаагаараа байна. 1 3 шиг тийм бод биш байдаг. Тэгэл 1 2-ын харьцаатай юм уу? 2 1-ийн харьцаатай. Тэгэл энэ дээр ерөөсөө бид нэг буруу хариулт бүрэн боломжтой. Энэ дээр бол 1 2-ын харьцаатай гэж боддог. Нэг тэгэхэд өргөнөө ярддаг дараа нь уртаа ярддаг шүү. 1 2-ын харьцаатай. Энийг маш сайн тав хүнж ажиллаад байгаа. 1 2 юм уу 2 1 юм уу гэж хагаад иймхэн асуулттай хүрээд ирэхэд бид нар хатчих үнэхээр хайрын тийм ээ. За дээрэс нь хорт нь Монгол үндсэн хууль тодорхойлсноор Монголын нэгдсэн тулууд төрийн уламжлалт их цагаан туг нь юуны бэлэгдэл юм бэ? Хорт нь их цагаан туг нь Монгол улсын төрийн хүндэтгэлийн бэлэгдэл гэж байна шүү. Хүндэтгэлийн. За ингээд ийм маягаар та бүхэн асуултуудаа маш сайн гомсолж одоо энийг сайн хийхгүй бол энэ бас болохгүй байгаа. 21-т нь төрийн тамга дөрвөлжин хэлбэртэй байх бөгөөд түүний голд нь ямар тэмдэг байдаг вэ? За голд нь төрийн сүлд байдаг уу? Алтан соён маань байдаг уу? Өмнө наст хэв байдаг уу? Арслангийн дүрс байдаг. За 21-т нь за ямар ч байсан арслангийн дүрс байдаг бах тий. За төрийн тамга. Саяхан нэг мэдээлэл явж байсан. За Монгол улсын шинээр батлагдсан хуулийн дээр төрийн тамга дарах ажиллагаа болж байна гэж одоо бүхий л баг мэдээлэл хэрэгсэлтэй яваад тийм хүндэтгэлийн тийм арга хэмжээ болж байна. Батлан гарсан хуулиуд дээр төрийн тамга гарч байгаа. Ямар ч тэрэн дээр бол арслангийн дүрс бол байхгүй лээ. За түмэн наст хээ. Түмэн наст хээ бол байхгүй. Тойройдож түмэн наст хээ байхгүй ш. Тойроо түмэн наст байх юм биш үү гэж бодож ивэл үгүй байгаа. Түмэн наст хээ бол өөр юм дээр байдаг. За алтан соён, голдон соён бай. Бодоол зэрэг соён юм уу сүлд үүдэг. Тэгэхээр энэ дээр сүлд үүдэг ш. Төрүн дээр төрийн бэлэг тэмдэг дотор соёнд манд байгаагүй тэр нөгөө сүлд буюу мортой үний чиглэлүүд юу байгаа шүү дээ. За ийм байдлаар та хэд маань асуултаа ингээд ийм амархан юм шиг хүртлээ. Эдгээр бол хэцүү шүү. Би ч гэсэн одоо хариултыг л харж иж энэ дэр энэ тийм юм байна. Энэ нэг юм байна л гэж байна. Тэрнээс биш хариултыг харахгүй би энэ төр баг одоо алдахаар сая би 1 2-ын гэдгийг л хийнү. Тэгтээ 2 1 1 2 гэж эргэлцэн. Ийм эргэлзээтэй юмудаа та бүхэн маш сайн ойлгож байгаарай. За үндсэн үеийн тестүүд бол ийм харьцангуй бас хийхэд ингээд хялбар мөртлөө дотроо ингэж асуудлуудыг бас их хэцүү байдлаа олж өгсөн. Ер нь бүх тестүүд л ийм байгаа. Гэхдээ та бүхэн хийж байгаа учраас ингээд логика бодоход өөр тестүүдийг ажирахгүй хийгээд байна нэ. За энэ нэг асуулт нь 146. Шүүгч хэнд захирагдах вэ гинэ? Шүүгч хэнд захирагдах вэ? Шүүгч ерөөсө гагц хүйдэл захирагддаг шүү. Энэ ерөөсө нэг тав шүүгч. Тэрнээс дээжтийн шүүгч, тухайн шатны ерөнхий шүүгч, улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч ерөөсө захирагдахгүй. Шүүгч гагц хүйдэл захирагддаг. Хууль захирагдаж дотоод итгэл үнэмшлэрээ шийдвэр. Гэхдээ тэр нь хуульд үндэслэлсэн байна. За нийтийн ил тод мэдээллийн тухай хууль. За энэ бол одоо богинохон ийм хууль байгаа тийм ээ. За энэ хууль бол одоо бид нар ямар мэдээллүүд ил тод байх юм? Ямар мэдээллийг ил тод байлгах юм? Тэр мэдээллийг ил тод мэдээллийг хүлээн авахч хийм гэдэг ийм асуудлууд энэ хуулийн дээр яригддаг. За бид нар энэ хуулийн дээр бас нэлээ энэ тестүүдийг хамтдаа ажилласан. Энэ өөрөө цөөхөн тест, дараахан тесттэй юм байгаа. За нэгдүгээр ажиллаж байсан учраас энэ сүүлийн тестүүдээс ажиллаж үзье. За нийтийн мэдээллийг ангиллаас аль нь илүүцвэ гэж байгаа. За 8 дугаар тест. За энэ нийтийн мэдээллийг нээлттэй хаалттай, хязгаарлалттай гэж 3 ангилж байгаа. Тэрээс нийтийн мэдээлэл нууц гэж байхгүй тийм. Тэгэхээр энэ дээр бид бас локкоор сэтгэж бодож. Нэгэнт л нийтийн мэдээлэл гэж байгаа юм бол тэрийг одоо нууж байгаа бол нийтийн гэдэг юм байхгүй тийм. Нуухгүй л гэдэг байгаа учраас гэхдээ дотор бол яг хязгаарлалт бол байдаг. Тодорхой хэмжээ. Нуустай холбоотой асуудал орж ирлээ гэж бодгоос заалагддаг юм байна. Түүнийг хэрхэн дэлгэх үү гэдэг нь тусдаа өөр болоо зохицуулдаг. За энэ ийм хялбар хууль байгаа. Тэгэхээр энэ дээр бид нар цаг хугацаанд авах шаардлагагүй. За 183 за төрийн албаны тухай хууль. Төрийн албаны тухай хууль дээр бид 145 48 151-ийг хийгсэн тийм ээ. За энэ дээр очиж чадах юм. Та ингээд албаа хичүүлэх гэдэг та бүхний ерөөсөө үндсэн хууль гэдэг чинь энэ шүү дээ. Энэ хуулиа ерөөс маш сайн та бүхэн эргээд одоо төрийн албаа хичүүлчихэд
сайн уншаад би ийм зүйлээр хандах боломжтой юм байна. Надад ийм боломж байгаа юм байна. Би ингэх ёстой юм байна гэдэг бүх тухайн эндээс авах боломжтой шүү. За 148. За энэ төрийн тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан агчийн цалин ус юунаас бүрддэг вэ гэд. Тэгээд 151 дээр болохоор энэ хариулж юм өөр ингэ байгаа шүү. За 148. Төрийн тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан агчийн цалин хөлс юунаас бүрддэг вэ? За ингээд дотроо нэг хит хитэн зөрүүтэй ингээ байгаа. За энэ өөрөө төрийн албаны тухай хуулийн дээр тодорхой заагаад өгсөн байдаг. За ийм цалингуудаас жишээ нь тусгай албан тушаал эрхэлдэг нэг бол ийм цалингаас бүрдэнэ. Тусгай бишийнх нь ямар гэдэг нь бүгд ингээд байгаа. За энийг та бүхэнтэй би шууд хуулиас нь харуулъя гэж бодож байна. За бид нар хууль руугаа орохдоо ерөөсөө Legal Info гэдэг сайт руу орж хайдаг гэсэн. Эсвэл бид нар за ийм байдлаар олж болно хуулийг. Эсвэл бид нар Google дээр төрийн албаны тухай хууль гэж энэ дээр бичснээр шууд бас хайх боломжтой. Тэнгүүд хамгийн ихний илэрч бол Legal Info-гийн илэрч байна. Тэгээ тэгж хайх юм бол бид нар хуучин хуульч гарч ирнэ. Тэгэхээр хуульчин хууль буюу хүчин төгөлдөр болсон хуулиа ороод тэрний дагуу юм хийчихвэл тэгэл буруу гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ер нь шууд энэ рүү ороод Монгол Улсын хууль хэсэг рүүгээ ороод Т үсэг дээрээ дараад төрийн албаны гэдэг маань өөрөө Т үсгээс эхлэх учраас Т дотроо өө гэдэг энэ өөрөө үсгийн дараалал байгаа. За ингээд төрийн албаны тухай хууль 2017 оны 12 сарын 7-ны өдөр энэ хууль маань батлагдаад 19 оны 1 сарын 1-ний өдөр хүчин төгөлдөр болсон юм биш. За хууль батлагдана хүчин төгөлдөр болно гэдэг бол хоёр өөр ойлголтууд бас байдаг. Хууль тогтоомжийн тухай хууль гэж байгаа. Та бүхэн тэрийг бас сонирхоод үзэж болно. За энэ хуулийн 57. За нэг цалин хөлсийн талаар орчих гисэн. За төрийн албан агчийн цалин хөлс нь. За улс төрийн албан агч гэх юм бол төрийн албан агчийн хувьд албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн доктрин зэрэг бис бол одоо улс төрийн албан агч. За төрийн тусгай албан агч. За төрийн тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан агчийн хувьд албан тушаалын цалин гэж. За энэ дээр 148 дээр эхлээд албан тушаалын цалин. За албан тушаалын цалин бол бүгдээрэн дээр байна. Болон албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн. За албан ажлын онцгой нөхцөлийн байна. Албан ажлын онцгой нөхцөлийн байна. Энэ дээр болохоор доктрин ингээ гараад ирлээ. За тэгэхээр C хариулт биш болж байна. D хариулт бас биш болж байна. За энэ хоёроо ингээ явж байна. За дараагийн өгүүлбэр нь төрийн албаасан хугацааны гэж. Төрийн албаасан цаана. За тэгэхээр A хариулт өөрөө зүг байх нэ. 148 дээр 57-гийн 2-ын 3 нэгдлээс. За тэгээ ингэсэн байцнаа 151 дээр чинь төрийн тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан агчийн цалин ус юунаас бүрддэг вэ гэж. За энэ дээр ингэж гарч ирсэн мөртлөө энэ дээр тэнгуүтээ энэ дээр одоо ингээд албан тушаалын цалин болон онцгой нөхцөлийн доктрин хууль заснаас бусад нэмэгдлээс. Ингээд энэ дээр 151 нь бол D байх ёстой байтал A ингээд буруу байгаа шүү. Та бүхэн нэг хараа энэ бол зөв хариулт бол D хариулт байгаа. Мөн дээрэс нь 152 дугаар тестийг энэ 152 дугаар тест бас дата гарсан. За жишээ нь 152 дээр дипломат албан агчийн цалингийн хэмжээ сүлжээг ямар байгууллага тогтоох вэ гэж. За энэ дээр 152 дээр болохоор хөлбөмбөгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн засгийн газар гэж байна. Дипломат албан агчийн цалингийн хэмжээ. Гэхдээ энэ дээр дипломат албан агч. Энэ дипломат албан агч гэдэг маань төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57-гийн 5-5 дипломат албан агчийг болохоор
батлан тэр батлах эрх бүхий этгээд нь болохоор цалингийн хэмжээ сүлжээг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуулах. Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуулах болон төрийн албаны засгийн газар. Засгийн газар. За энэ 152 дээр за ийм баг маань энэ алдаатай биш байгаа юм биш үү? За би нэг өөр хөтэ андуурсан юм шиг байна. За 152 дээр бол A. 159 182. За 159. Ерөнхий сайдын орон тооны зөвлөх, туслах, хэвлэл мэдээллийн ажилтны цалингийн хэмжээ сүлжээг ямар байгууллага тогтоодог вэ гэж. За 159 дээр бол юун дээр тестний хариултан дээр бол 159-ийн A буюу хөдөлмөрийн асуудал гэсэн чинь. За энэ дээр одоо хэдүүлээ нэг хуулиар харчих гэсэн үг тийм ээ. Хуулийн дээр ерөнхий сайдын орон тооны зөвлөх, туслах. За ерөнхий сайдын орон тооны Монгол Улсын үндсэн хууль дээр шүү. Сая миний хэлсэн дугаар. За. Тий. За үндсэн хууль өнгөрцөө 159 гэсэн тийм үү? Тий, 150-с 182. За үндсэн хууль маань 152 тавтал. За 159. Үндсэн хуулийн цэцгийн даргаыг өдрөөлөн сонгож болох уу? За энэ дээр хариулт нь ямар орж ирснийг харъя. За 159-д бол A гэдэг байдлаар орж ирсэн байна. Нэг удаа өдрөөлөн сонгож болно гэдэг. За энэ үндсэн хуулийн цэцгийн даргатай холбоотой асуудал нөгөө үндсэн хуулийн өөрчлөлтөөр ороод ирсэн учраас тэр өөрчлөгдсөн асуудал байх. Өмнө нь өдрөөлж болдог байсан. Одоо энэ болохоо чид байгаа хаа гэж бодож байна. За миний харснаар бол нөгөө 150-с 182 хоёлаа ижилхэн хариулт, ижилхэн асуулт тэрний хариултанд зурж байгаа. Тэгээд хуулийн заалтыг харсан чинь 150-ийн зөв байх шиг байсан. Яг заалттайгаа тохирч илээ. За үндсэн хуулийн цэцгийн даргыг түүнийг нэг удаа өдрөөлөн сонгож болно гинэ. За 165 дугаар зүйлийн 3-т нь үндсэн хуулийн цэцгийн дараагаар 9 гишүүний аль нэгийг 3 жилийн хугацаагаар гишүүдээ олохын саналаар сонгоод түүнийг нэг удаа өдрөөлөн сонгож болно. За зөв хариулт бол нэг удаа өдрөөлөн сонгож болно. 3-аас дээш удаа өдрөөлөн сонгож болохгүй гэн. Тэгэхээр биш байх нь тийм ээ. Нэг удаа. Хэдэн ч удаа өдрөөлөн сонгож болно юм байна. За нөгөөдг нь 180 хэд байгаа гинэ? 182. 182. За 182. Үндсэн хуулийн цэцгийн даргаыг өдрөөлөн сонгож болохгүй гэнэ. 3-аас дээш удаа өдрөөлөн хэдэн ч удаа нэг удаа өдрөөлөн сонгож болно. Тэгээд 182 нь C гэж байгаа юу? Тэгсэн чи A гэсэн байгаа юм байна те. За тийм байна. Энэ юм байгаа юм байна. За иймэрхүү тестүүд бол тэгтээ их цөөхөн байгаа. Та бүхэн ер нь юундаа л итгэх хэрэгтэй шүү. Тэгээд энэ алдаатай энэ юм байна шүү гэж менежерийн зүгээс хэлж байгаа юмнуудыг дандаа анхаарч байгаарай. Тэгэхгүй болчоо бидний тэрийг хийх боломжгүй болно тийм ээ. За төрийн албаны тухай хуулийн дээр бол
ерөнхий та бүгдийн одоо нэг зорж байгаа шалгалтын учраас гээд орхи энэ хууль бол өөрөө одоо миний үзэж байгаагаар бол бас их стайхан болцсон хууль. Энийг та маш сайн уншиж үзээрэй. Аа ер нь яг энэ хуулиудаа би та нарыг одоо битгий уншиад байгаа шүү дээ. Зөвхөн тест хийж байгаа. Тэгэхээр зав заа гарах юм бол бүх хуулиа л унших хэрэгтэй. Тэгвэл та ядсан. Тэр дундаа төрийн албаны тухай хууль бол үндсэн хууль хоёр уншсан амшираа. Дээрээс нь гурав дахь унших ёстой хууль болсон та нарын төрийн албан агчийн ёс зүйн тухай хууль болсон шүү. За энэ хууль дээр та бүхэнд хэлж ирсэн шинээр гарсан 2023 оны 5 сарын 1-ээс хахаа хүчин төгөлдөр болж мөрдөгдөж байгаа юм бол өмнө нь өөрөө төрийн албаны тухай хууль дотор байсан. Төрийн албаны тухай хуулийн 37, 38, 39 гэдэг баха. Тэрэн дотор энэ хууль маань ороод ирсэн байсан. Зүйлийн зохицуултыг энэ шаардлагатай байна. Нас зүг нь хуульчлахгүй болохгүй юм байна. Зөвхөн тэр дотор байгаа хэсэг заалтаар бол боломжгүй юм байна гэж хууль тогтоож үзээд энэ хуулийг гаргасан. За энэ нь бол ер нь зөв гэж үзэж байгаа миний хувьд. За энэ хуульд ер нь юуг тогтоож өгсөн юм бэ? Төрийн албан агчийн 900 нийтлэг хэм хэмжээ гэдгээ юу гэж тодорхойлж өгсөн юм бэ гэхээр нэгдүгээрт энэ хэм хэмжээ гэж байгаа шүү та бүхэн. Өсөө энэ хууль эрх зүй гэдэг бол өөрөө хэм хэмжээ гэдэг тийм. За нэгдүгээрт бол энэ хууль заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд баримтлах шаардлага гэж байгаа ш. Хууль заасан чиг үүргээ хэрэгжүүлэх гэж байгаа ш. Тэрнээ үүргээ энийг маш сайн таараарай. Ерөөсөө энэ чинь ерөнхийдөө л албаагч ёс зүйн тухай юу гэдэг чинь та хэлэх үүргийг ер нь зааж өгöd байгаа гэсэн үг шүү дээ. За энгийн шүү. Ер нь эрхийн талын ойлголт бол энэ дахид байхгүй. Эрхээ та зараа төрийн албаны тухай хуулиар адилхан. Харин нэг үүргүүдийг чинь бид нэг сайхан үйлчлээд өгдөг байл ингээл үйлчлээд өгсөн. Ийм асуудал байгаа. За дээрэс нь энд за өмнө хийжсэн тестүүд байна. Тийм учраас 9-ийг албаны чиг үүрэгтэй холбоотой мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулах, удирдлагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд саад учруулах нь ямар зүйл болох вэ гэхээр төрийн албан агч тавигдах хориглох зүйл болох шүү. За энэ үйл ажиллагаанд саад учруулах нь баримтлах ёс зүйн нийтлэг хэм хэмжээ болох үгүй байна. Ёс зүйн зарчим болох үгүй, ёс зүйн үүрэг болох үгүй. Харин энэ нь өөрөө хориглох зүйл. Ер нь л энэ хориглох зүйлийн тухай ойлголтууд энэ юм дотор ороод ирсэн байгаа шүү. Ёс зүйн тест дотор. За өмнө бас хийжсэн тестлээс та бүхэнд эргэж санаалах үүднээс нь 18 хий. Албаны чиг үүрэгтэйгээ холбоогүй хууль зөрчсөн амлалт өгсөн төрийн албан агчид ямар хариуцлага хүлээх вэ? Албаны чиг үүрэгтэйгээ холбоогүйгээр тэгтээ хууль зөрчсөн амлалт өгсөн байх юм бол энэ нь өөрөө ёс зүйн хариуцлага шүү. Өмнө хэдүүл энэ тестийг хамт хийжсэн те. Ёс зүйн хариуцлага. Дээрээс нь энэ хууль өөрөө энэ хууль чинь төрийн албан агчийн ёс зүйн тухай хуулиороо тэрнтэй холбогдлоо тестүүд орж ирээд байгаа шүү. Тэгэхээр бид нар энэ дээр чинь биднэрт энэ ёс зүйн асуудлаа энэ дээр ярих гэдэг. Тэгэхээр энэ дотор ёс зүй гэдэг үг нэг л байна. Чинь ингэж та бас сэтгэж авах хэрэгтэй. За өмнө бид нар хамт хийжсэн 15 дугаар тест юм тий. Хөгжлийн бэрхшээлтэй хүний өөрийгөө илэрхийлэх үйлдэлийг даган дураас үйлс гаргасан төрийн албан агчид ямар хууль заасан хамраас тоглох вэ? Энэ бол төрийн албан агчийн тухай. Эндээс бид нар хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль байдаг юм байна гэдэг мэдж авсан. Тэгээд тэрийг бид нар дүн шинжилгээнд дээр ашигласан тийм ээ. Тэгэхээр бүгд ингээ хоорондоо холбоотой байгаа гэдүүлээ ингээд ойлгож мэдж явах нь маш зүйтэй байгаа шүү. За энэ хуулиа та бүхэн төрийн албач болцохоор энийг л уншихгүй бол тэгээд энэ заасан юмнуудад зөрчөөд явах юм бол сахилгын шийтгэл аваад яваад ах нь шүү дээ. За хөдөлмөрийн тухай. За хөдөлмөрийн тухай бол бас нэлээдгүй олон тесттэй байгаа. За хөдөлмөрийн тухай хууль гэдэг бол ердөөсөө юу зохицуулаад байгаа юм бэ гэхээр ажил олгогч ажилтны хоёрын хоорондын харилцаа дээрээс нь нүүдэрчний эвлэл хамтын гэр хамтын эзэн гэсэн асуудлыг зохицуулж өгсөн. Хууль төрийн албаны тухай хууль зохицуулж өгөөгүй ихэнх зөвлөлүүдийг хөдөлмөрийн тухайдаа зохицуулж өгсөн. За төрийн алба хийнэ гэж ярьдаг тийм хүмүүс. Төрийн алба хийгээд ажиллаж байгаа гэсэн тэр төрийн алба чинь өөрөө хөдөлмөрийн харилцаа юм шүү дээ. Тэгэхээр энэ хууль хоёр маань ингээд ийм учраас хоорондоо ерөөсөө заосны нөгөөд хоёр тал болчиход байгаа. Нийлэхгүй бол энэ хоёр хууль гарч ирэхгүй. За энэ хөдөлмөрийн тухай хуулийн дээр цалин ус гэдэг асуудлыг зохицуулж өгсөн. Хэдий цалин ус одоо ийм зүйлээс бүрдмэж төрийн албан дээр байгаа ч гэсэн хасан цалингийн асуудлыг өөрөө энэ хөдөлмөрийн тухай хуулиараа зохицуулдаг. За хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар тест цалин хөлс нь үндсэн цалин
За нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал, урамшууллаас бүрддэг байна ш. Тэгэхээр ээлжийн амралтын цалин, шагнал, урамшуул эдгээр бол хамгийн сүүлээр орж ийн тээ. Тэгэхээр ямар ч гэсэн хөлс бол үндсэн цалинтай байх хэрэгтэй. За тэгээд тухайн байгууллагынхаа соёл, байгууллагын өөрсдийн нийгмийн бодлого тэрнээс шалтгаалаад нэмэгдэл хөлс яригдана, нэмэгдэл яригдана. За бүр нэмэгдэл хөлс гэж байгаа ш. Энэ нөгөө илүү цаг тэрний асуудал нь нөгөө нэмэгдэл хөлс. За ээлжийн амралтын цалин. Ээлжийн амралтаа аваад бид нар нэг 15 ба түүнээс дэш оноор ингээд амарч байгаа тийм ажлын. Тэгээ энэ орондоо бол ээлжийн амралтын цалин гэдэг зүйл аваа явдаг. За дээрэс нь мэдээж бид нар шагнал урамшуул өгвөл гоё тийм байна. Тэгэхээр энэ зүйлийг бүгдэрнгээ цалин хөлсөнд хамааруулдаг. Тэгээ шагнал урамшуул гэдэг бол цалин хөлс биш ээ гэж хэлж болно тийм ээ. За хөдөлмөрийн тухай хууль бол өөрөө ийм байгаа. За хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай маань за хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль бол дотроо бас маш цөөхөн тесттэй. За энэ бас сүүл гарсан тийм хууль байгаа. Тэгэхээр одоо таны мэдээлэл ер нь л хамгаалагдсан юм байна. Тэгэхээр энэ мэдээлэл хамгаалагдсан. Гэхдээ энэ дотор бас юу хамгаалагдсан бэ гэдэг нь өөрөө маш чухал байгаа. За хоёрдугаар тест. Аль нь хуулийн өөрчлөлт хамаарахгүй вэ гэж. Хүний хувийн мэдээллийг техник хэрэгсэл, програм хангамжийн тусламжтайгаар цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хамгаалах нь бол энэ хууль хам. Мөн төрийн байгууллагаас хүнийг тодорхойлох боломжгүй болгож нээлттэй өгөгдөл статистикийн мэдээлэл бэлтгэх хамаарна. Харин ах トゥ төрөл төрөстийнхөө хүний хувийн мэдээллийг цуглуулж ургийн ном бичиж байгаа. За энийг 5 хүн дэлгэрэнгүй тайлбарч байна. Мөн ажил олгож хөдөлмөрийн харилцааны явцад эрхээ эдлэх, үүргээ биелүүлэх зорилгоор мэдээлэл цуглуулж авч байгаа нь мөн энэ үйл ажиллагаа хамаардаг. За зарим одоо юм дээр очиод ажил олгогч ажил авахсан чи дарга дахиад одоо миний энэ ч мэдээлэл нууц шүү дээ. За эн чинь миний одоо хувийн мэдээ шүү дээ. Гэтэл ингээд байхад юм бол бас ажилд мэдээж орж чадахгүй тийм ээ. Тэгэхээр бид нар зарим шаардлагатай мэдээллүүдийг гаргаж өгдөг. Гэхдээ ажил олгогч чинь тэр мэдээллийг хамгаалах хэрэгтэй. Таны мэдээлэл цуглуулж байгаа этгээд хамгаалах хэрэгтэй. Магадгүй тэр хамгаалахдаггүйгээс болоод таны тэр ажиллагчийн юм уу ажлын академид бичсэн мэдээллээс болоод танд сөрөг нөлөөллийн бий болох юм бол тэр хариуцлагыг та ажил олгож үзэх үйл боломжтой. За энэ бол одоо ийм богино ашиглахад хялбар ийм хууль байгаа. За хүний эмзэг мэдээлэл аль нь хамаарах вэ гэж. Хүний эмзэг мэдээлэл. Тэр мэдээллийг дотор бас хэд ангилсан байна. Тэр дотроо 19-т нь хүний эмзэг мэдээллийн тухай асуудал яригдаж байна. Хүний эмзэг мэдээлэлд юу хамаарах вэ гэхээр ерөөсөө эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан тухай мэдээлэл. Энэ цахим шууд нийгмийн сүлжээ харилцаа холбооны утастай бол утасгүй технологийн хаяг гэдэг нь чинь нээлттэй байдаг шүү. Тийм биз дээ. Тэр нээлттэй байшгүй. Төрсөн өдөр он сар өдөр төрсөн орчин суугын газар хаягийн байшил. За энэ бол мэдээж бас хувийн мэдээлэлд хамаарчсан ихэнхдээ нээлттэй байгаа тийм. За иргэний бүртгэлийн дугаар. За энэ нэг тийм дугаар байт юм билээ. Бид тэгэхээр орлолоор өмнө иргэний үнэлэхийн дугаар гэсэн тийм тэрэн шиг юм дугаар тавьт юм байлээ. За тэд нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан тохиол. Энэ бол маш том нууц гэж байгаа шүү. Энэ эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай асуудал. Тэгэхгүй бол одоо энэ эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тийм энэ эмнэлгээр ингэсэн байлээ, тэргээр байсан байлээ, ийм зөвчтэй байсан байлээ гэдэг асуудал бол өөрөө маш нууц болсон. Одоо бид нар за миний хувьд чинь одоо шүүхэд заримдаа өвдөд одоо эмнэлгийн баримтчиг өгж байхад тэрийг бол шүүхэл өөрөө тэрийг авч үзсэн. Тэрнээс биш энэ үнний хувь хүний нууц хамаарах мэдээлэл учраас гээд шүүх оролцогчдод үзүүлдэг. Тэгээд ийм маягаар шийдэгдэж байгаа. Тэгэхээр ийм мэдээлэл маш эмзэг мэдээлэл гэж авч үздэг. За шин сэргэлтийн бодлого. За шин сэргэлтийн бодлого бол одоо манай дунд хугацааны хөтөлбөр буюу 2030 он хүртэл хэрэгжиж байна. Ерөнхийдөө энэ ковидтэй холбогдож гарч ирсэн зүйл тийм ээ. Тэгэхээр энийг л маш сайн тавх болгодог. Ковидын үед авч үзэх, ковидын үед яартай хуулийн төсөл ихнэ оруулах. За энэ дээр тавх нь маш дэлгэрэнгүй хичээл орж ирсэн учраас нэлээ
та бүхэн ойлгосон байх гэж бодож байна. За шинэ сэргэлтийн бодлого бол ерөөсөө энэ 13 дугаар асуулт чинь хэр хугацаанд энэ хөтөлбөр хэрэгжих вэ гэхээр л 10 жилийн хугацаад байгаа шүү дээ тийм ээ. Харин алсын арга 20 бол 30 жилийн хугацаа. За тэгээд хэд хэдэн сэргэлтүүд бий. Бомтын сэргэлт, хотоддоогийн сэргэлт, ногоон хөгжлийн сэргэлт гэх мэт сэргэлтүүд бий. Харин үнд зүйл өндөрмжийн сэргэлт гэж байхгүй. Тэгэхээр энэ одоо хамаарахгүй тест байна. За ийм байдлаар 30 идэх тесттэй байгаа хаа. За нийт 39 тесттэй. За энэ сэргэлтийн бодлогын тестүүдээ л та бүхэн хийгээд байгаа. Тэгвэл дотроос эн чинь нэг жоохон төгтөө хэдэн тестүүд төр байгаа. Ялгаа зааг нь жоохон хэцүү. Жишээ нь 35 төр за 35 бол хайцсан байгаагүй. 38. Төрийн өмчт болон төрийн өмчийн оролцоотой компанийн засаглалтыг сайжруулж, ил дод байдлыг нэмэгдүүлэн ашигтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх явдал нь шин сэргэлтийн бодлогын аль багц асуудалд хамаарах. Тэгэхээр бид нар ч нөгөө хэд хэдэн багц асуудал гаргаад ирсэн ч гэсэн дотор нь байгаа зүйлүүд нь бол олон хөтөлбөрүүдтэй учраас айгүй хэцүү ихэд одоо төвөгтэй. Тэгэхээр 39 дээр бол 38 дээр бол энэ нь өөрөө төрийн бүтээмж гэж. Төрийн бүтээмж. Төрийн өмчт болон төрийн өмчийн оролцоотой компанийн засаглалаа сайжруулад эд тод байдал гэж. Тэгэхээр ч нөө төрийн хэдий яг аж ахуй нийцч гэсэн энэ төрийн оролцоо хэлбэр ороод байгаа учраас энэ нь өөрөө төрийн бүтээмж дотор л хамаарна гэж ингэж авч үзсэн. Энээс биш одоо эндээс өтер за ногоо хөгжил байхгүй хот хөдөөгийн хөгжил гэдэг жоохон ойролцоо болж ирэхийг үгүйсэхгүй. Гэхдээ энэ дээр ийм маягаар хийчихэд бас болно. За энэ дээр бас хэдүүл бас логикоор ингээд сэтгэж болох юм. За 39 дэх тестийг өмнө нь хамт хийжсэн тий. За энэ тагнуултай холбогдлолтой асуудал бол бид нар зэрэгс хамааралгүй. Маягаар хийжсэн энэ бол одоо илүү зориулт нь бол тий байгаа шүү. За алсын араа 2050. За алсын араа 2050 дотор бид нар ерөөсөө 6 хөтөлбөр байгаа тийм ээ. Тэгээ 6 хөтөлбөрөөс 3 нь л орж ирж байгаа. Засаглал, эдийн засаг, за тэгээд хөгний хүчтэй асуудал тий хүний хүчил. За засаглал дотор бас зөөхөө 20 30 эдэн л тестүүдтэй ингээд байгаа. Тэгэхээр гэвч бид нар одоо энэ дэр алсын араа 2050 дээр болохоор засаглал дотор энэ маш их тийм тоотой асуудлууд орж иж байгаа учраас та бүхэн энийг чийжлэх бол болохгүй шүү. Жишээ нь энэ хоёрт нь засгийн газрын ногоон худалдаа авалт эзлэх хувийг 2050 онд хэдэн хувьд хүргэхээр тохиролцсон бэ? Одоо тусгасан бэ. За үүн дээр амин хувьд хүргэнэ гэж ийм зорилго тавьсан. Өндөр. Тэгэхээр бид нар энийг 20, 30, 40 гэ таагаад хайгүй хэцүү те. Тэгэхээр энийг бид нар чийжлэхээс дараахгүй 50%. Дээрэс нь долоод нь ариун цэврийн байгууламжийн чанар бүтээмжийг сайжруулж нийт хүн амыг шаардлага хангасан ариун цэврийн байгууламжаар хангах үе шатанд хүрэх төвшин 2030 онд хэдэн хувьд хүрэхээр төлөвлөсөн бэ? 75 гэдэг. За энийг мөн таах боломж. За 8-нд Монгол Улс урт хугацааны хөгжлийн бодлогод шаардлага хангасан үндэсний үндэсний их усүрээр хангагдсан хүн амын эзлэх хувийг 2030 2050 онд хэдэд хүрэхэд тусгасан байна. За 30 онд бол 87% төрөгчий 2050 онд 90% төргий гэдэг ийм зорилго тавьсан. Тэгэхээр энэ мэд ийм хариултууд асуултууд ихтэй. Би нэг тав хүнд хэлсэнтэй бодлого учраас одоо нэг жишээ нь энийг одоо ардын нам ирэх өрж яхад энэ бодлого гаргалаа тийм үү. Тэгэхээр л энэ ардын намын тэр бодлого тодорхойлогчийн ерөнхий хүсэл юм л да энэ дээр явж гин шүү дээ тийм ээ. Тэгэхээр хууль гэдэг бол өөр илүү ингээ он цагийн хувьд урт байх боломжтой. Эсвэл яг тухайн нэг л харилцааг зөвлөөр гаргадаг үед бас байна. Гэхдээ илүү цааш бүрдэх ямар ч нам гарсан юу солигдсон тэр хуулиар бүрдэх боломжийг бүрдүүлж өгч гаддаг учраас хуулийн дээр бол одоо блок сэтгэл юм хийгээд байж болно. Гэтэл энэ одоо энэ бодлогод дор маш хэцүү. Тэгэхээр бодлогоо бид мэдэхгүй болохгүй болоод байгаа гэж та бүгд хэлээд байгаа юм шүү. Гэхдээ бодлогодод тийм эрхийг ч үүсэхгүй, эрхгүй яахыг үүсэхгүй. Гэхдээ та бүхэн шипи ойлгож нэг зүйл.
Тэгэхээр одоо засаг барьж байгаа эрх баталсан бодлого байна. Тэр тэр хүрээнд одоо энэ төрийн албаны зөвлөлийнхэн ажиллаж байна. Тэгэхээр энэ бодлогын асуудал ер нь их магадлал өндөр шүү. Тэгээ та бүхэн бодлогоо ер нь нэг халт айтгүй үлгүүд ингээд тестүүдэ хийчихэд зөв шүү. За хүний хүчил. За хүний хүчил бол хүнээ ер нь эхлээд эрүүл байлгая, дараа нь түнд ээлтэй орчныг бүрдүүлэе. Бас түүнийг эрүүл байхын тулд тэр хүн хүнсний аюулгүй байдал хангах хэрэгтэй. Энэ зүйлүүдийг оруулж авсан байгаа шүү дээ, тийм ээ. За мөн тэр гэр бүл эхлээд хүн өөрөө эрүүл бай, дараа нь гэр бүлээ эрүүл байлгая, гэр бүл доктортой байлгая гэдэг ийм асуудлуудыг оруулж ирсэн. Тэгэхээр энэ хүний хөгжлийн их тийм өргөн утгаар болж ирсэн. За миний хувьд бол одоо ингээд улс төрийн ямар нэгэн сонголт хийгээгүй. Тийм сонголт хэдий би хийгээгүй ч гэсэн энэ хөгжлийн бодлогуудыг уншаад үзэхээр ер нь их хаштайхан шүү. Нэрэл ийм болчоос нэрэл ингээсэ гэхэр тийм зүйлүүд байна. Энэ намын л хүчтэй гэж өндлөгөөс би бол анхаарч ирсэн. Гэхдээ уншаа судлаа та бүхэнд хичээл хийхин тулд энэ бэлтгэж л одоо анх судалж байгаа. Тэрнээс биш ингээд над номын хэлбэрээр байсан ч би тэрийг огт сонирхож үзэж байгаагүй. Тэгэхээр энэнийг бол та бүхэн үзээд судалдахад бас энэ буруугүй. Энэ сонгуулийн үр дүнд магадгүй ардын нам яллаа гэж үзэхэд энэ бодлого цаашдаа улмал их яригдана. Тийм учраас та бүхэн түрүү албаагч болсон ч энэ бодлогод нийцүүлсэн үр дүн гэдэг ямиг хүртэл тооцох юм байл шүү дээ. Тэгэхээр энэнийг судлахгүй бол болохгүй шүү. За хувийн хөгжил дээр бол юм байгаа. За эдийн засаг. За энэ эдийн засгаар би та нар эдийн засаг гэдэг үгний үндэс суурийг тайлбарлаж эхлээл энэ хичээлийг одоо оруулж байсан. За энэ дээр та бүхэн одоо жишээ нь эдийн засгийн зорилго нь хэдэн зорилттой вэ? Дотроо ерөөсөө 6. Ер нь бүгд л баг дотроо 6 зорилготой байгаа шүү. Эдийн засаг, хувийн хөгжил маань. За Улаанбаатар хот ба дагуул хот зорилгын томьёолд хамаарахгүй бай. За энэ дээр их аштайхан зүйл нь лог сэтгэлгээ хийж болно тийм ээ. Ухаалаг хот. Улаанбаатар хот ба дагуул хот гэдэг байгаа зорилгод мэдээж ухаалаг хот байхыг үүсэхгүй. Байгаль орчинд ээлтэй хот гэж үүсэхгүй. Амьдрахад хот үүсэхгүй. Гэтэл Улаанбаатар хот ба дагуул хот зорилгын томьёололд чинь дагуул хот нь ямар амт юм бэ? Энд чинь ингээд Улаанбаатар ба дагуул хот гэж биш шүү дээ. Тэгвэл дахиад дагуул хотыг яриад байх шаардлагагүй байна тий. Тэгэхээр ийм маягаар логиктой сэтгэх асуулт энэ дотор тун цогхон шүү. За дөрөвт нь алсын хараа 2 муутай бодлогын баримт хүрээнд эдийн засгийн өсөлтийг хэдэн хувь доктортой барихад төлөвлөсөн бэ? Тэг 106. Тэгээ энийг одоо бид нар мэдэхгүй л бол одоо тэг 103, 4, 5 гээд за A B C D гэж байгаа л ингээд 5 тоодоод чим 6 тоолоод аль нь дээр нь гэдэг байлаа хариулж чадах болохгүй тийм ээ. За ерөнхийдөө өнөөдөр баттгах хичээл учраас багш нь ингээд хичээлээ дуусгая гэсэн бодолтой байна. За та бүхэн 4 хичээлийг энэ өнөөдрийн хичээлийг бол заавал одоо энийг үзээ дахин яадаг шаардлага ерөөсөө байхгүй. Баттгах хичээл учраас оролцогч нартай л ер нь ийм шүү гэдэг зүйлүүдийг ярьж өгч байна. Харин 1-4 дахь хичээлдээ ялангуяа 1-р хичээлийг маш сайн үзээрэй. 1-р хичээл дээр жишээ нь лог сэтгэлгээг ингэж хэрэгжилж, аяараг аргыг ингэж хэрэгжилж байна. За та бүхний танин мэдгүн чадвар чинь ийм шүү гэдэг зүйлүүдийг маш сайн дэлгэрэнгүй та бүхэн тайлбарлаад явсан юм хичээл байгаа. Тэрийг ер нь үзчихээ та бүхэн дараагийн хичээлийг баг үзэхгүйгээр хийсэн ч ер нь баг болохоор. Гэхдээ ял 3 дахь 4 дахь хичээлийг бас үзэхгүй болохгүй. 2 дахь хичээлийн хувьд харьцдаг байгаагүй. За бүгдэнд нь шалгалтанд нь амжилт хүсье. Бидний энэ хичээлийг орж ирсэн 1-р зорилго байсан тийм ээ. 10 тэнцүү 10 оноо авъя. Тэгэхээр та бүхэн хуулийн 10 тест орж ирнэ, 10хан тест орж ирнэ. Энэ 10 тестийг өдөрөнгөө та бүхэн амжилттай өгөөд бус тестүүдэд амжилттай оролцоод эргэж хэдүүлээ уулзахгүй байх нь зорилго тийм үү?